За сайн мэцгаана уу? Та бүхэндээ нөхөө гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн сэдвээрээ би soulmate-ийн талаар уншлах хийж байгаа. За тэгэхээр soulmate гэдэг бол бидний амьдралд зүгээр нэг тааралддаг хүн бишээ. Тэр бол ингээд сүнсийг чинь хөдөлгөөд, зүрхийг чинь сэрээгээд, амьдралын чинь замыг ингээд өөрчлөхөөр орж ирдэг юм онцгой сүнсний холбоотой хүн байдаг аа. За зарим soulmate бидэнд ингээд хайр ямар гүн байдгийг мэдрүүлэх гэж ирдэг. За зарим soulmate биднийг эдгэх гэж ирдэг те. Үнэхээр гоё байдаг, тайван байдаг. Харин зарим soulmate болвол өөрийгөө те биднийг өөрийг минь хэн бэ гэдгийг сануулах гэж ойлгуулах гэж амьдралд минь орж ирдэг. За тийм болохоор soulmate-тэй уулзах гэдэг чинь юм зөвхөн романтик хайр дурлалын тухай биш ээ. Энэ уншлага болвол энэ сүнсний төвшөндөө бүр юм танилт хийх. Таны тэр дотоод ертөнцийн тэр сэрэлттэй холбоотой тий. Мөн тэр хувь тавилангийн маш онцгой тэр нэгэн хүнтэй уулзах учраа уулзалтын талаар юм аа. За тэгэхээр soulmate-тэй уулзах үед бид нэр ингээ бүх зүйл ингээ ухаанаар юм тэ тайлбарлагдахын аргагүй байдаг аа. За тэгтээ таны дотоод тэр зүрх чинь мэдрэмж чинь мэдэрж идэг, таньж идэг гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө бол дотроос чинь би энэ хүнийг мэддэг юм шиг байна гэсэн юм хүмүүс байдаг аа тий. Магадгүй чи тэр хүнийг аль хэдийн амьдралдаа оруулж ирсэн байж магадгүй, эсвэл таны soulmate таны амьдралд тий одоо л ирэх гэж байгаа байж магадгүй. Тэгэхээр өнөөдрийн энэ уншлагаар чи soulmate-тайгаа аль хэдийн уулзсан уу? Хэрвээ үгүй бол тэр хүн ямар энергитэй чам руу урьдч ирж байгаа вэ? Мөн та хоёрын зам ямар үед юм огтлцож болох вэ гэдгийг хамтдаа илүү гүн харцгаая. За хэрвээ энэ видео чамайг ямар нэгэн юм тайлбарлашгүй байдлаар өөртөө татсан бол энэ дотор яалтчгүй чамд зориулагдсан мессеж байх магадлал өндөр шүү. За мөн би өөрийнхөө Instagram хаяг болон вебсайт, Facebook пэйж гэх мэт мэдээллүүдийг оруулсан байж байгаа. Та хэд маань нэмэлтийг авахыг хүсэх юм бол Instagram хаяг руу маань холбогдоод эсвэл доор тайлбараа манайхан маш сайн харах хэрэгтэй байна. Эсвэл вебсайт lamcek.com гэдэг вебсайтаар маань ороод харах боломжтой байж байгаа. Тайлбараа манайхаа маш сайн хараарэ. Тайлбар хэсэгт би нэмэлтийг авах тайлбар холбоосуудыг үргэлж оруулж өгсөн байдаг юм аа. За тэгээд манайхаа subscribe дарахаа битгий мартаарай. Намайг дэмжиж subscribe дарах нь маш их хэрэгтэй байдаг шүү. Үргэлж миний бичлэгийг үзэж, дэмжиж, гой сэтгэгдэл үлдээдэг та бүхэндээ маш их баярлалаа. Уламжлал ёсороо энергийн шалгалт хийгдэн. За тэгээд мөн та soulmate-тэйгээ уулзсан уу? За орчлон таны soulmate-ийн талаар юу хэлж байгаа вэ гэсэн нээлттэй сэдвүүд явж байгаа. Үүний араас нэмэлт төлбөртэй хэсэгтэй нэмэлт хэсэг маань 11,000 төгрөгийн үнэтэй. За үүн дээр маань soulmate болон karmic харилцааны ялгаа. Таны амьдралд орж ирсэн хүн яг аль нь вэ? Таны энерги ямар хүмүүсийг татаад байдаг вэ те? Хайрын талаар танд өгөх зөвлөгөө гэсэн сэдвүүдээр үргэлжилж байгаа. Та хэд маань сэдвүүдтэйгээ танилцах юм бол ийм байна. За одоо маш сайхан гүнзгий амьсгаа аваад гаргаад өөрт хамгийн их таалагдсан, хамгийн их татагдж байгаа аль нэг хүзрийг шууд л сонгоход болно. За ингээд групп сонголтынхаа хэсэг рүүгээ орцгоё. За сайн байцгаана уу? За манай нэгдүгээр группийнхан маань уншлагатай тавтай морил, нэгдүгээр группийнхан маань The Tower гэсэн хүчрээс сонголтоо хийсэн хүмүүс байгаа. За одоогийн энергийн шалгалт хийх гэж байна. The Tower болон Nine of Cups, Ten of Swords гэсэн хүчрүүд энергийн шалгалтаар гарч ирсэн байгаа. За тэгэхээр манай нэгдүгээр группийнхан одоо хайр дурлал дээр, хайр дурлалын харилцаан дээр, хүн хоорондын харилцаан дээр
би одоо ийм зүгээрээ би ингээд аваад гарцсан би өөрийгөө барьж чадна ч юм уу те ингээд гаднаасаа нэг юм хэвийн харагдаж байгаа. Гэхдээ дотроо айгүй юм гомдолтой, шаналлалтай нэг юм сэтгэлийн уналттай явагдаад байна гэж харагдаад байна. Ерөнхийдөө бол тэгээ тааварч нь өөрөө нөгөө одоо тэр дуусгалт нуруу уналт те за нурж унах унахтаа тэр нэг хуучин худлаа бүхэн нурж унж байгаа гэлтгэж идэг. Тэгэхээр манай 1-р группийнхан нилээд их одоо итгэсэн байна. Нилийн өндөр хүлээлт тавьсан хүмүүс байна. За ерөнхийдөө бол харилцаан дээр байгаа хүнээ хамт байгаа хүнээ одоо энэ хүн л мөн ингэж айгүй ботсон байгаа харагдаад байна. Одоо дотроо өөрөө өөрсөндөө дотроо энэ харилцаа ийм л гоё гэд ингээд дотроо айгүй юм гоёор төсөөлөд ботцсон хүмүүс байна. Гэтэл яг одоо нөхцөл байдал та хэдийн одоо хүссэн яг тэр гоё сайхан бодож байгаа шиг биш нэлээ нэг юм хүчтэй сэрэлт явагдаж байгаа харагдаж байна л да. За 9 of Cups гарч ирсэн байж байгаа. Ерөнхийдөө бол өөртөө нэлээ нэг юм хаалт тавьсан одоогийн байдал дээр надад нэг хэрэггүй би өөрөө ерөнхийдөө өөрийгөө аваад явчихнаа. За би өөрийгөө хангалттай эрхлүүлчин те би өөрийнхөө юу хүсэж байгааг айгүй сайн мэдчихээн энэ төр гээд нөгөө яалтчгүй одоо ямарваа нэгэн зүйлийг туулсны дараа өөртөө нэг илүү нэг юм стандарт тавьсан босго тавьсан байгаа энерги харагдаад байна. Манай 1-р группийнхэн зарим нь болохоор бас магадгүй одоо ингээд надад ерөөсөө юм тайван байдал чухал байна. Би одоо надад яг үндэ хин нэг хайхтар хэрэгтэй биш вэ ч юм уу те. Би ийм хайр дурлалгүй ер нь байж чадна гэсэн нэг юм энерги рүү очсон байгаа харагдаад байна. Яг хоо 9 аях ч өөрөө нөгөө хүсэл биелж байгаа тий айгуу гоё утгатай карт. Гэхдээ 10-ын зоостой хамт гараад ирсэн юм аа. Тэгэхээр одоо таны одоо тэр одоо энэ одоо байгаа энэ нөхцөл байдлын цаана магадгүй өмнө нь та хэдэд нэг юм хүнд цохилт авцсан, хүнд шарах авцсан нэг юм өөрийгөө л би хамгаалах юм байна, би өөрийгөө л хайрлах юм байна гэсэн ийм энерги төр очсон байгаа харагдаад байна. За тэгэхээр 10-ын сэлэм гарч ирсэн байгаа. За тэгэхээр хин нэгнээс айгүй их ядарсан байна. Урам хугарсан байна. Одоо ер нь болцсон гэдэг ингээ нөгөө сэтгэлийн төвчээр алдардаг штеп. Төвчээр алдраад сэтгэл санаагаар айгүй хунаад хайр дурлалын харилцаан дээр ингээ би ингээ бүр хүмүүсээ ингээ буугаад өчөө дөө гэсэн нэг юм энергитэй байна. Энэ энерги айгүй хүчтэй байна гэсэн үг. За манай 1-р группийнхэн зарим нь харилцаан дээр яг одоо дуусгацсан харилцааны дараах хүмүүс байж магадгүй байгаа даа. Эсвэл харилцаанда нэг юм амар ганцаардл аваад нөгөө хоёулаа хамт байгаа ч гэсэндээ ганцаараа юм шиг мэдрэмж авчаад байгаа хүмүүс бас байх шиг байна. Хамт байгаад байгаа хэрнээ нөгөө айгуу ганцаардалтай байдаг шээ нэг юм сэтгэл хүртсэн, унтарсан, уйдсан, нэг юм хүлээлт тасарсан, тэ ингээд дотроо хаагдсан ийм хүмүүс бас байж магадгүй байгаа даа. За ерөнхийдөө бол ийм нэрэг айгүй ажиглагдаж байна. Гаднаасаа та маань айгүй хүчтэй харагдаж байна. Ингээд хэвийн харагдаж байна. Ямар ч юм сэтгэлээр унсан шаналсан дүр зураг байхгүй би окей гэсэн ийм хүчтэй дүр зурагтай харагдаж байна. За тэгээд хайр дурлалыг бүр ингээл хаагаад би өөртөө насаараа ганц би явна гэсэн бодолтой байхаас илүү зүгээр ингээл тайван хайр дурлал яг юм сэтгэл ханамжтай амар юм ойлголцдог. За тэгээд тийм хайрыг айгүй хүсэж байна. За тэгээд бас дээрэс нь дахиж шархлах үедээ, дахиж өвдөх үедээ, дахиж одоо тийм төсвөр төвчээр алдагтлаа ийм чөтгөрийн тойрог шиг харилцаанд байх үедээ гэсэн нэг юм айцтай байна. За тэгээд таавар гарч ирсэн учраас ер нь бол яг шударгаар хэлэхэд одоо буруу хүнийг бас зөвтгөөд байдаг гэсэн байж магадгүй байна.
тэрийг одоо ерөөхдөө энэ таавар карт чинь нурааж өгж байгаа харагдаж байна л та. Эсвэл хэд их өөрийгөө айгүй их золиослдог байсан тий айгүй хэм анхаарал халамж юм хайр тутцсан за хайр анхаарал халамж ингээд айгүй хэм хүлээдэг байсан байгаа харагдаж байна л та. За тэгэхээр тэгээ таавраар энэ болгоом чинь ингэж нурж унж танд ингээд нэг юм хайр дурлал чинь ийм байдгүй юм биш үү? Хайр дурлал чинь юм тэ өөр байдаг юм биш үү гэсэн нэг ийм бодлын стандарт таны дотор сууж байгаа харагдаад байна л та. За яаж сууж байгаа юм гэхээр нөгөө өөрийгөө нэгдүгээр тавьж сурж гин тий өөрийгөө хайрлж сурж гин. За ганцаараа байхдаа ер нь тайван байж сурж гин. Энэ болгон чинь хичээл болж урж ирж байгаа байхгүй юу? За тэгээд хин нэгэнд өөрийгөө баталж харуулах шаардлагагүй болж гин. Өөрийнхөө тэр дотоод үнцнийг сэргийлэх гэж оролдож гин. Яг энэ шатандаа явж байгаа харагдаад байгаа юм. За тэгэхээр манай нэгдүгээр группийн яг одоогийн та хэдийн дотор мэдрэгдэж байгаа мэдрэмжүүд орж ирж байна. Айгүй их юм гомдолтой байна. Зарим нь эсвэл ингээд зарим нь юм тайван юм аз жаргалтай л баймаар байна гэсэн юм хүсэл байна. Тэгсэр нэ айгүй их юм ядарсан байгаа даа. За дахиж одоо юм хэцүү харилцаанд баймааргүй байна, хууртмааргүй байна, урам хугармааргүй байна гэсэн мессежүүд орж ирж байна. За би ингээд зүгээр гарнаасаа харагдаж байгаа ч гэсэндээ дотор айгүй юм буглаатай юм байна. Энэ дуусгаж чадахгүй юм байна гэж бодож байгаа хүмүүс байна. Гой шинэ хайр дурлал тэ хүсээд идэг, бодоод идэг хэрнээ за дахиад аачих уу, дахиад өвдчих үү гэсэн нэг юм айцуд байна. За ямар ч байсан гэсэн одоо та эдийн одоо энэ тохиолдож байгаа хайр дурлал дээр авж байгаа энэ одоо хичээлүүд биш те ямар ч байсан гэсэн тэр нэг одоо яг үнэхээр та хэнийг хүсэж исэн те ямар хайрыг хүсэж исэн ямар хайрын харилцааг хүсэхгүй хүлээн зөвшөөрөхгүй байсан гэдгээ мэдж байгаа энэ процесс явагдаад байгаа байхгүй юу те ингээд одоо өөрийнхөө үнцнийг дахин ойлгоод те эрүүл харилцаа эрүүл хайр дурлал ийм байдаг юм байна гэсэн тэр нэг дотоод одоо тэмцэл явагдаад байгаа байхгүй сургамж тэмцэл те одоо юу ч гэдгийг тиймэрхүү зүйлс дээр өөрийгөө илүү ингэж харж өөрийнхөө ямар харилцааг хүсэж байгаагаа ойлгож эхэлж байна гэж харагдаж байна. За тэгээд ерөнхийдөө бол иймэрхүү байна энергийн шалгалтаар. За тэгээд нэг ийм мессежүүд орж ирээд байна. Би өөрөө ганцаараа байхдаа л ингээл аз жаргалтай байх юм шиг байна гэд өөрийгөө жоохон хаачих үедээ. Одоо тэр нэг хуучинд дуусах хэвээр юм дуусгаагүй одоо өвдөлт шаналл те тэр хэцүү зүйлсийг даван туулаагүй эдгээгүй бүрэн эдгээгүй мөртлөөсөө одоо би давж гарч чадсан гэж өөрийгөө хуурах үедээ. За гаднаасаа айгүй манайхан юу ч болоогүй юм шиг хүчтэй харагдаж байна. Хүчтэй харагдахгүй гэж яах вэ тийм ээ? Ямар нормагаад яваад байлтан биш. За яг хөө тэр талаар ямар мессежүүд орж ирээд байгаа юм гэхээр одоо хит их одоо ингээл хүчтэй хэвэн юм шиг харагдах гад энэ дотроо тэр шаналж байгаа тэр хэцүү байгаа мэдрэмжээ ингээд шууд дараад авах үедэл гэж орж ирээд байна л да. Дараад тий ингээд уг нь бол тэр нөгөө шаналл гомдол гэдэг юм чинь бас сэтгэл зүйн талаасаа чинь сүнслэг талаасаа ч юу гэж ярьдаг гэхээр за би одоо ингээд шаналлалтай байна. Надад ийм хэцүү зүйл тохиолдож байна тий. Тэрийг ингээд надад ийм хэцүү зүйл тохиолдож байгааг би энийг ингэж даван тууллаа. За би энэ хэцүү зүйл ийм амар өвдөлттэй надад тохиолдож байна гэдгийг уг нь ингээд мэдрэх ёстой мэлээ. Тэ хэцүү бүхний өөдөөс зүгээр энийгээ сүрэх биш. Тэр энэ өвдөлт байна. Энэ шарах байна гэдгийг мэдэрч явах ёстой мэлээ. Гэтэл тэрийг мэдрэхгүй бид нар нөгөө нэг шууд дараалт хүчээр инех ёстой. Гэх юм бол тэр зүйл явандаа цаг хугацаа өнгөрөх тусам бухшдаг. Тэ? Бухшаад нөгөө яг өөртөөгөө тулаагүй өөрийнхөө шаналсныг ойлгоогүй дотроос ч уг нь ингээд хүүе би идгээгүй штэ гэж итэл яадаг байх нь. Бид нар
ингээ гаднаа оюухандаа ч юм уу болдоо ч юм үгээ би итгэцэн дахиж би тэр шаналхгүй гэнэ ингээ хүчтэйгээр ингээ блок тавиад идэг гэсэн үг. За тэгэхээр тэр бас жоохон сэтгэл зүйн талаасаа айгүй юм сэтгэл зүйн гэмтэл бас үүсгдэг. За дээрэс нь одоо өвдөлт өгсөн хүнтэйгээ адилхан одоо бүхэл хүмүүсийн юм өвдөлт өгнө гэлтэй бүхэл хүмүүсийн адилхан ингээд жоохон хайр дурлалын харилцаанд итгэлгүй болчихгүй гэсэн иймэрхүү мессежүүд аягүй орж ирж байна. За тиймэрхүү зүйлсүүд дээр анхаарах шаардлагатай байна гэж харагдаад байна. За анхаарах шаардлагатай зүйлүүдээр бас 9-ийн аягатай холбоотой одоо өөрөө өөрийгөө илүү хайрлаж гин, өөрөө өөрийнхөө одоо хүслийг ойлгож гин, ямар хайр дурлал дээр би илүү нээлттэй байх ёстой юм те. Ямар хайр дурлал ирүүл одоо хайр дурлал дээр ийм стандартыг би тавих ёстой байна гэдэг ч юм уу те. Би өөрөө хайр дурлалын харилцаанд орохдоо ийм одоо хит их сэтгэлээ өгж өөрийгөө золиослохгүй юм байна шүү дээ гэдэг ч юм уу те. Ийм одоо илүү ийм одоо чанартай хайр дурлал хүсэх болж байгаа чинь бол та нарт айгүй сайн байна гэж хэлэх гээд байна. За тэгэхээр манай 1-р группийн хайр дурлалын тал дээр ийм байлаа. За манай 1-р группийн чухал асуулт болох та soulmate-тэйгээ уулзсан байгаа юу гэдэг асуулт байгаа. За тэн дээр 8 of Pentacles, 8 of Cups, 5 of Swords гэдэг картууд гарч ирлээ. За ерөнхийдөө бол soulmate-тэйгээ яг нэг юм амар харилцаа биш байх гэж харагдаад байна л та. Юу гэж харагдаад байгаа юм гэхээр одоо нөгөө яг миний хүсчихсэн зөвхөн ирээд бүх зүйл гой сайхан болчлоо. Үлгэр шиг хазж байгаа л та төсчлөө гэж харагдахгүй байна гэсэн. Гэхдээ одоо нэг юм сүнсний төвшний одоо тэр хүнтэй гэх юм уу яг учрах хэвээр хүнтэйгээ бол хүчтэй учирсан байгаа даа харагдаад байна. Тэр магадлал айгүй өндөр байна. За ерөөхдөө бол карт тус бүрээр нь тайлбарлаад өчгөр та эдмаа сайхан ойлгочих واخа. За 8-ын зоос гарч ирсэн. 8-ын зоос гарч ирэхээр харилцаа айгүй хүчин чармаалт, нэлээд ажиллагаа шаардлагатай, ойлголцох шаардлагатай, ярилцах шаардлагатай гэж харуулад байна л та. За тэгэхээр энэ хүн биш дээ. Таны харилцаанд байгаа хүн таврын харилцаа ийм амархан харилцаа биш, нэлээ ийм хамтдаа суралцах, нэлээ их зүйлсийг би биендээ заах, хамт хөгжих, өөрөө өөрийгөө өөрчлөх, засах ийм нөгөө нэг төлөвшөх харилцаа байгаа даа л та. Зүгээр нэг ийм таталцал өөр нэг учраад өнгөрдөг хүн биш. Одоо амьдралын хэмжээндээ цаашаагаа суралцаад хамтдаа хөгжөөд явах ажил. Тэгээд амархан харилцаа бол биш, нэлээд ажиллагаа шаардсан гэж хэлсэн шүү дээ, тий. За тэгээ 8 of Cups гарч ирсэн. Таад маань биш дээ. Одоо soulmate-тэйгээ уулзсан ч байсан, тэр хамт байгаа хүнтэйгээ хамт байсан ч байсан. Одоо 8 аягаар ингээд холдсон, ингээд нэг юм сэтгэл ханамжтай байха болцсон, орхигдсон, юм нэг юм гомдолтой дутуулдсан харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр яг ингээд бүрэн хамт байж чадаагүй холдсон байна. Эсвэл цаг нь болоогүй байгаа ч юм уу тий, эсвэл нэгтлэн бэлэн болоогүй байх магадлал өндөр байна. Одоо та эдийн энэ бодож байгаа хүн ч юм уу тий, эсвэл хин нэг юм ч юм уу өмнөх холбоонд байсан хин нэг юм биш тий. Тэр нэг өмнөх харилцаан дээр биш тий. Би бинийгээ одоо харилцаагаа аварч үлдэх тий. Энэ харилцааг илүү юм эрүүл хамтдаа өсгөж хөгжих тэр төвшөндөө аваач гэдэг дээр юм сэтгэл зүйнч тэр одоо тэр сүнснийхээ хувьд ч тэр бэлэн болоогүй байгаад байсан байна гэж харагдаад байна л да. За тэгээс 5 of Swords гарч ирсэн байгаа. За нэлээ юм буруу ойлголцол байна. Хоёр хүн хоёулаа аягүй зөрүүд байсан байна. Эго их байна. Сэтгэлийн шаарах их байна.
үгээрээ эсвэл үйлдэлээрээ би бинийг айгүй гомдоосон байна. Яг үнэндээ ингээд хин нь одоо ялалт байгуулах гад маргалтцсан юм шиг боловч эцсийн үр дүндээ хин нь ялагч болоогүй харагдаад байгаа байхгүй юу? За ер нь бол soulmate байсан ч биш дээ. Хоёр хүн одоо soulmate-ийн хувь тавилангаар хоорондоо хүчтэй таталцаад учирсан байлаач тэр буруу ойлголцол, тэр зөрүүд байдал тэр би биендээ ханддаг байсан тэр дотоод шарах одоо тэр болгон эдгээгүй одоо энэ харилцаагаа айгүй юм чухал харилцаа гэж авч бодож үзээгүй болвол тэр харилцаа одоо нэг зүйл хэлэхэд soulmate байсан ч салдаг. Soulmate connection байсан ч салдаг. Тэгэхээр энэ дээр биш үү? Таны тэр харилцаанд байсан хүн яг нь soulmate-тэй аюу төстэй харагдаад байна. Яг гэвэл сүнснийхээ хувьд аюу юм хүчтэй холбоотой хүн байсан байх магадлал аюу өндөр харагдаад байгаа байхгүй юу? Гэхдээ тэр холбоо биш үү? Яг юм амар юм маргаантай сурах юмаа суралцах хэвээр тэ ингээд нэг юм ерөөсөө л юм харилцааг уг нь ингээд хин нэгэн хоёр хүн хамт одоо харилцааг авч явахаар тэр харилцаа soulmate яагаад амжилттай болдог вэ гэхээр би энэ харилцааг үнэхээр ингээд аваад явчих тий цаашаага би энэ харилцаагаа би ингээд аварч үлдэх тий илүү эрүүл байх бот хоёр хамтдаа хөгжиж дэвжих тий одоо юу ч байдгээ ингээд гэр бүл болоод цогцлоогоод аваад явууч гэдэг ч юм уу ингээд айгүй их юм харилцаа гэдэг чинь яг л хүүхэд шиг те эсвэл тэр нэг тэжээ вариантанд тэжээж байгаа юм шиг одоо тэр харилцааг хүлд оруулах хэвээр хооллох хэвээр хайр өгөх хэвээр те юм хүмүүжүүлэх хэвээр байдаг байхгүй юу гэтэл бид нар soulmate-тэйг учирсан ч биш те тэр харилцаа одоо дуусаж болдог хамгийн харамсалтай мэдээ тэр байхгүй юу зэ яагаад дуустдаг вэ гэхээр та хоёр хоёулаа аль нэг нь ч юм уу эсвэл хоёулаач байж болно. Цаг нь болоогүй. Сэтгэл зүйн хувьдаа бэлэн биш. Ингээд харилцааг яг юм гоё харилцаа ингээд хайр дурлал ийм үн цэнтэй гэж авч явахыг бодоогүй. За тэгж бодсон байлаач гэсэндээ одоо тэр таны дотоод сэтгэл зүрх эсвэл тэр хүний дотоод сэтгэл зүрхэнд өмнөх харилцааны эсвэл өмнөх тэр айдас одоо юу ч хийдгийг те иймэрхүү зүйлстэй маш их холбоотой байдаг. Яг чи энэ мессежүүд ингээд амар орж ирээд байна л да. За магадгүй за soulmate байхыг үгүйсэхгүй. Гэхдээ soulmate биш байсан чинь заавал юм сүнснийхээ төвшөнд би биендээ ямар нэгэн зүйлийг ойлгох шаардлага тулгарсан харилцаа байгаадаа гэж харагдаад байна. Тэгэхээр таны тэр учирсан байгаа хүн биш үү? Таныг айгүй юм өөрчилсөн байна. Айгүй юм дотоод таны тэр дотоод сүнсний туулал биш үү? Тэрийг айгүй юм туулуулсан байна. Ямар нэгэн одоо хайр дурлал юм байдгүй юм гэдгийг ойлгуулах гэж байсан байна тий. Гой хайр дурлал юм байдгүй юм байна гэдгийг ойлгосон байна та. За тэгээ дээрэс нь таныг одоо ер нь за хайр дурлал чи юм гой сайхан байдаг юм байна гэдгийг ойлгоход бас хүргэсэн байгаа байхгүй юу. За тэгэхээр та хэдий маань тэр харилцаанд байсан хүн одоо яг би харилцаагаа ингээд авч явах гэдэг аюу хичээл зүтгэл шаардсан байгаа дээ л та. Харилцааг босгох гэж оролцсон, авч явах гэж оролцсон. Гэхдээ дотооддоос ямар ч юм сэтгэл ханамжгүй хоосон байсан байгаа дээ. Тэгээд нэг нь явах сонголтыг хийсэн байгаа дээ. Эсвэл хоёулаа за ер нь холдъё доо гэдэг сонголтыг хийсэн байгаа даа харагдаад байна. За тэгээд тэр нь ингээд амар юм гомдол болоод ингээд үлдсэн байгаа даа харагдчихна л гэсэн үг. Тэгэхээр энэ төрлийн холбоо яг ингэж харагдаад байгаа байхгүй юу? Одоо бид хоёр ингээд ууг нь би биэндээ ингээд амар холбоотой ямар нэгэн байдлаар холбогдоод байна гэдгийг мэдэрдэг. Гэхдээ бид хоёр ягаад чи хамт байхад айгүй юм амаргүй байна. Одоо тэр токсик харилцаа ч юм уу те ийм төрлийн харилцаа гэж харагдаад байна. За soulmate байсан ч яагаад хамт байж чадаагүй вэ гэхээр бас нөгөө түрүү хэлсэн шүү дээ. Ерөөсө цаг хугацааны хувьд болоогүй байна. Сэтгэл зүйн хувьд ч болоогүй байна. Тэгэд амар юм ажиллагаа шаардсан юм амархан биш харилцаа байсан болохоор амар юм хичээх шаардлага тулгарсан байгаа дээ. Тэ?
Тэгээд хин нь ингээд яг харилцаагаа авч үлдъя, засъя гэж ингэж ойлголцоход хичээгүй байна л гэж харагдаад байна. Энэ одоо харилцаанаас таны сүнс, таны тэр сэтгэл зүй биш үү? Юу сурч авсан бэ гэхээр одоо энэ одоо хайр дурлал, хайр гэдэг чинь зөвхөн юм биендээ татагдал болчдөг юм биш шүү дээ. Тэгээ би хин нэг хайрлахын тулд би ингээд өөрийгөө алдах хэрэггүй юм байна шүү дээ гэдэг зүйлсийг агиух сурч авсан байгаа харагдаад байгаа байхгүй юу. Тэгээд амар хичээл зүтгэл гаргаал байдаг. Тэ хичээл зүтгэл гаргаал байгаа хэрнээ ерөөсөл болохгүй. Нэг юм эрүүл болж өгдөггүй, нэг юм хэвийн болж өгдөггүй. Тэ. За гэтэл зарим харилцаа биднийг ингээд бас хамт үлдээхийн тулд биш ингээд сэрэхийн тулд юм ойлгуулахын тулд ирээд явдаг байж бас болж байгаа байхгүй юу. Ерөөсөө энэ уншлагаар тийм л зүйл харагдаад байна гэсэн үг. Магадгүй яг soulmate-тэй уулзрахын өмнөх хүнч байсан байж магадгүй байгаа тийм. Ер нь нэлээд нэг юм ялцчгүй уулзрах хэвээр хүн байсныхаа хувьд байсан байна. Нэг юм soulmate шинжтэй. Гэхдээ тэр одоо нөгөө цаашаага үргэлжлэхгүй л харагдаад байна. Амар шархтаа гомдолтой болол үлдсэн байгаа харагдаад байна гэсэн үг. Тэгэхээр юм байна. Soulmate-ийн харилцаан дээр дараагийн асуулт орчлон таны soulmate-ийн талаар юу хэлж байгаа вэ гэдэг дээр хариултыг авцгаая л да. Тэгээд нөгөө нэмэлт дээр нөгөө soulmate байсан уу, karmic харилцаа байсан уу гэдгийг харж өгөх байгаа. Тэгэхээр тэрэн дээр бүр илүү тодорхой болоод гараад ирэх байхаа. Манай нэгдүгээр группийн нэмэлтийг аваад ороод ирвэл дээрэс нь нөгөө бас одоо нөгөө нэмэлтэр чинь таны энерги яг ямар хүмүүсийг татаад байгаа юм те. Яг хайр дурлалын тал дээр ямар энергитэй байгаад байгаа. Тэр хайрын зөвлөгөөнүүдийг авч өгч байгаа юм аа. За орчлон хорвоо ертөнцийн улс танд soulmate-ийн талаар ямар мессежүүдийг өгж байгаа вэ гэхээр for once буруу хараад гараад ирсэн. The moon, eight of wands гэдэг картууд гарч ирсэн байна. За нэлээд эвгүй мессежүүд орж ирж байна. Манайхан нөгөө яг тэр өөртөө гоё хайр дурлалыг татах тэр soulmate-ийн эрүүл харилцаа холбоонд тэр харилцаа холбоог өгтөж авахд бэлэн болох тэр процессын дундаа яваад байна л та. Амар та эдэм тэр хүнийг одоо тэр амьдралд чинь орж ирэх хүнийг энэ хүлээж авахд айгүй юм бэлэн болоогүй харагдаад байна. Амар юм айцтай байна. Тэ ингээд тэгээд би хүзэр бүрээр нь сайхан тайлбарлаад өгье дөө. For once буруу хараад гараад ирсэн. Энэ дээр штэ. Чи ингээд яг ийм гоё хайр дурлал те эрүүл тэр гоё сайхан харилцаа за тэр гоё soulmate-ийг те хүлээж байгаа бол яг тэр доторх өөрийн тэр харилцааг хүлээж авах тэр саваа бэлдсэн үү гэдэг асуулт орж ирээд байна л да. Дөрвийн саваа энэ олон хүзэрнээс ганцаараа буруу хараад гараад ирсэн байхгүй. Дөрвийн саваач уг нь бол баяр баясгалын доктортой байдал гэр бүл юм гэр гэдэг энэ гоё юм суурьтай мэдрэмжийг илэрхийлээд байдаг. Тэгэхээр яг тэр гэр гэдэг тэр гоё суурьтай мэдрэмж бэлэн биш байна. Амар юм энэ дэс ямар мессеж орж ирж байгаа гэхээр та эдийн дотоод доо байгаа тэр доторх тэр нэг юм эрүүл аюулгүй харилцаа хүлээн авах ерөөсөө тийм орон зай үүсгээгүй байна. Тэр орон зай хаалттай байна.
тэр орон зайг үүсгээгүй эсвэл бэлэн болоогүй ингээ өмнөхтэйгөө зуралдаад бодоод айцтай байгаа ч юм уу тийм. Одоо тэр нэг өмнөх хайр дурлалын энерги орж ирж штэ. Эсвэл бүр нэг багаас бас авсан чаманууд байж болно л доо. Одоо хин нэгэнтэй харилцаанд орох гэхээрээ одоо тэр чинь нөгөө ерөөсөө ингээл гоё хайр дурлал байсан ч нэг юм айцтай байгаад идэг. Ингээд тайван байж чаддаггүй. Энэ ингээд нөгөө нэг тэр харилцаа ингээд одоо өмнөх харилцаанууд магадгүй болох боломж байдаг ч гэж магадгүй байгаа даахгүй. Гэтэл та нар өөрсдөө дотроосоо яна ингэж хүдэ тэгч хүдэ ийм тийм гэдэг нэг юм айдсууд араа ч юм уу эсвэл ингээд тэр хүнтэй хамт байхдаа ингээд тайм биш ингээд одоо юу гэдэг юм бэ бас ингээд яг зөвхөн харилцаа тэр хүнийг буруутгах биш ингээд доторх тэр нэг сэтгэл зүй бодол болгон чинь им надад им одоо тогтвортой хайр дурлалын харилцаа би энэ харилцааг энэ гоё хайрыг би өртөх надад ирэх байна уу гэсэн ийм дотоод юм айдас байна гэж харагдаад байна л та. Эргэлзээтэй айдастай. Тэгэхээр одоо энэ хорвоо ертөнц чамд ямар мессеж өгöd байгаа юм гэхээр тэр гоё хайр дурлалыг ирэхээс өмнө чи тэр дотор байгаа тэр айцыг даван туулах хэрэгтэй байхгүй юу? Ядчил те би надад ийм гоё хайр дурлал ирэх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой байхгүй. Би ийм гоё хайр дурлалыг авах хэрэгтэй хүн гэж бодход ёстой. Энэ талаар бүр ингээд үгүй би тэгэж бодож чадахгүй гэж бодож ивэл уучлаарай. Чи юу гэж бодно чиний амьдрал тийм л байдаг гэж хэлнэ. Тэгээд тэр талаар бүр болохгүй байгаа бол миний бодлоор шууд л орж ирж сэтгэл зүйч гэдэг үг. Сэтгэл зүйч дээр очиж яг тэр нэг надад бүр ингээд нүдэнд харагдаад энэ доторх тэр энэ айгүй юм бохирсон юм байна. Тэрийг ингээд ярилцаад ингээд бүр ингээд нэг юм амьсгаа авах хэмжээнд очоод ингээд гаргаад ингээд уйлаад ингээд тайвшаад ингээд сэтгэл зүйчтэй ярилцмаар байна. Надад шууд тэгжэл орж ирлээ. Бүр ингээд нүдэнд харагдаж байгаа байхгүй ингээд бүр ингээд уйлаад ярмаар байна. Тэрийг уудлах ёстой. Өөрийгөө одоо голохгүй байх ёстой. Би энэ гой сайхан хайр дурлалыг хүлээж авах надад ирэх байгаа тий. Би ганцаараа байсан ч би хин нэгэнтэй хамт байсан ч би хайртай хүнтэйг үл ойлголтоор муудалцсан байсан ч би энэ болгоныг даваад гарч ирсэн. Харилцаан дээр өөхсөн муудалцсан байх л ёстой ч гэдэг ч юм уу тий. Ингээд нэг юм өөрийгөө ч батлах шаардлагагүй тий. Би одоо юуг мэрчмдээ одоо би өгдөг гэлээ. Эсвэл багаас тэгээд өссөн байж магадгүй тэрийг буруутгах ямар ч арга байхгүй. Гэхдээ сүүлийн үе тэр трама юм чи идгээд болцсон шүү дээ. Нөгөө баталгаа шууд ингээл те нөгөө хайртай хүндээ сайн байхын тулд баталгаа одоо өөрийгөө батлах гэж оролдох те ингээд бусдад ингээд өөрийгөө батлах гал өөрийгөө золиослол те тэр энэ дээр нэг алдаа байна гэж харагдаад байна. Soulmate-ийн гоё хайр дурлалын харилцаа манайхан өсөж мөрөөддөг хэрнээ айгүй юм болгоомжтой байна. Ямар ч хэлбэрээр байж магадгүй. Одоо л би зүгээр жишээ орж ирж байгаа ярьж байгаа зүйлс маань л энэ болохоос биш. Өнгөрсөндөх авсан тэр янз бүрийн шархнуудтай айгүй холбоотой байна. Тэгээд тэр авсан шархаа хайр дурлалын харилцаа хин нэгэн хүн ирэхээр нөгөө өнгөрсөндөх тэр шархнаасаа болоод одоогийн байгаа энэ хайр дурлалын харилцаанд сэв оруулах ч юм уу итгэлгүй байх хамт байсан ч ганцаараа юм шиг мэдрэх энэ мэдрэмжүүд айгүй орж ирдэг байгаа даа. Тэгэхээр чи хин нэгэн хүнийг татхаасаа өмнө эхлээд өөрийнхөө тэр дотоод тэр зүрх сэтгэлийг юм тогтвортой тэ юм ганхашгүй хин нэгэнд баталгаа өгөх шаардлагагүй би угаасаа л үнцэнтэй би угаасаа л энэ хүн намайг юм байсан ч ойлгоно гэсэн энэ нөгөө өөртөө итгэлтэй тэр өөрийнхөө үнцэнтэй байх байдлыг сэргээх шаардлагатай байна л гэж харагдаж байна. За тэгээд мөн гарч ирсэн энэ нөгөө мөн ч найдастай холбогдно
бас зүүн совинтай холбогдно. Хайдас зүүн совин гэж хэлэхээсээ илүү надад нэг юм та хэдэд одоохондоо бүх зүйл тодорхой юм шиг харагдахгүй ч магадгүй л дээ. Гэхдээ тэр тодорхой харагдахгүй байх гэдэг чинь та буруу зам дээр явж гин гэсэн үг биш шүү л гэж хэлмээр байна. Та хэд маань жоохон айцтай байна. За бас хин нэгэн хүн ирж байгаа надад зориулагдсан хүн байгаа гэж айгу дотроо мэдэрчээдэг гэж магадгүй байгаа тань. За эсвэл нөгөө таны амьдралд орж ирж байгаа тэр нөгөө нэг кармик одоо тэр нэг кармын холбоотой хүнийг өөрийнхөө одоо тэр soulmate гэж андуурах гэдэг гэж магадгүй байна. За хин нэгэнд хүчтэй татагдахаараа тэргээ энэ бол яг юм хувь тавилангийнхын өстө хувь тавилангийн тохиоч гэдэг ч юм уу те ингэж айгүйх юм бодож байж магадгүй. Тэгэл ингээл амар юм токсик хэцүү харилцаанд амар юм энерги өгөөл тэрэндээ ингээл утга учир бүх зүйлээ өгөөл өөрийгөө золиослол байдаг гэж магадгүй. За дээрэс нь одоо энэ soulmate энэ гоё хайр дурлалтай холбоотой юм айцуд байна. Үнэхээр байд юм уу? Энэ soulmate гэж үнэхээр байд юм уу те? Soulmate ирсэн ч би одоо яг яах юм бол энэ төр гэл те. Дахиад шархлуул яах уу? Дахиад ингэж явчвал яах вэ гэс нэг юм айцуд байгаад байна гэсэн үг. За тэгэхээр энийг ингэж бүх зүйлийг ингээл ухаанаар тайлбарлал те нэрлэл энэ бол ийм зүйл энэ бол энэ би өмнө нь энэ хүнээс шарх авсан юм чи одоо энэ ирж байгаа хүн ч гэсэн намайг шархлал нэгтгэл гэл бүр амар замбрааг их юм орж ирж ийнэ бурхан минь энэ болгоныг энэ тэр нэг юм одоо ингээл нэрлэл тайлбарлах гал байх шаардлагагүй л гэж хэлмээр байна л та. Дээрэс нь энэ амьдралд чи ирж байгаа харилцаа болгон юм болгоныг ингээл энэ л миний хувь тавилан юм байна гэл ингээл тэр хувь тавиланд буруу өгөөл те ингээх шаардлагагүй гэж хэлээд байгаа байхгүй хорвоо ертөнцөөс. Тэгэхээр одоо нөгөө чи өөрөө өөрийгөө ойлгочих юм бол чи өөрийгөө дотооддоо мэдэрчих юм бол сүнс чинь хаяанда тэр хүнийг мөн биш гэдгийг мэдрээл гаргаад ирнэ. Тэр нэг айдастай байгаа харилцаагаа энэ хувь тавилан гэж андуурч болохгүй амар хүчтэй таталцж байгаа хүнийг тэ тэр болгоныг энэ яг л миний soulmate гэж андуурч болохгүй ийм тодорхойгүй байдал тэ харилцаан дээр ийм ил тод биш байгаа тэрийг ингээл заавал ийм утга учиртай байлгах гэж хичээх хэрэггүй. Манай нэгдүгээр группийн зарим нь айгүй soulmate хүлээж ийн зарим нь айгүй айцтай байна. За зарим нь эсвэл дотроо ингээд аль хэдийн хин нэгэн хүнтэй учирсан тэрийг дотроо яг мэдрээд байна. За зарим нь болохоор ингээд өнгөрсөнд байгаа тэр хин нэгнийг ерөөсөө тавьж чадахгүй байна. Нөгөө Dark Night of the Soul лөө нөгөө тэр нэг сэтгэлийн одоо энэ хайр дурлалын энэ харанхуйг даван туулж явж байгаа процесс харагдаад байна л да. За тэгэхээр та эдийн сүнс тэр дотоод дуу хоолой чинь одоо л сурч явж байна. Одоо л энэ харанхуй бүрэнхий байдал сэтгэл дотор чинь явагдаад тэ ингээд яг юм болгон ингээд тодорхойгүй юм шиг санагдаад байж байгаа бол энэ бас аягүй сайн мэдээ байна л да. Одоо юм сайхан болохын өмнө тохиолддог энэ нэг юм цасан шуурга байна л гэж хэлмээр байна. Яг тэр нэг гой сайхан зүйл тохиолдохын өмнө тань тохиолдож байгаа хэцүү зүйлс байна. Тэгэхээр гой сайхан зүйлс ирж байгаа нь байна. Ирж байна. Та нарт баяр хүргэе.
За Ito Wants гарч ирж байна. Ito Wants баяр хүргэе. Таад маань дотоод байгаа өөрийнхөө тэр гоё сайхан дуу хоолой хүсдэг хайр дурлал бүх зүйлийг нэрлээд гоё сайхнаар гараад ирэх юм бол маш гоё хайр дурлал ирж ийн л гэж хэлье да. Та хэдийн одоо soulmate-тэй холбоотой мессеж тэр soulmate-ийн тэр энерги ерөөсө зогсоогүй байна. Тэр soulmate-ийн гоё хайр дурлал холбоо энэ алс холын зүйл огт биш ээ тий. Одоо нэг юм гоё Ito Wants ч доо юм хурдтай, гаалтай, гоё энерги илтгэж байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй би нөгөө түрүү хэлсэн шүү дээ. Харилцаанд байгаа нэ тусдаа тий энэ уг нь миний soulmate хүн байсан бах та. Гэхдээ бид хоёр ойлголцоогүй гэж бодож байгаа харилцаатай хүмүүс байгаа бол та хэд маань одоо гинтийн дахиж уулзраад харилцаж чинь soulmate чинь бас нөгөө салаад холдоод байсан ч дахиад эргээл нийлээд идэг харилцааг хэлдэг. Яг тэр харилцаа шиг. За эсвэл бүр салаад дуусгая. Новш гэж би энэ хүнтэй дахиж холбогдохгүй энэ төргээд ботсон харилцаа байх юм бол би нүгнээс сурах ёстойгоо сурцсан одоо ингээд дуусгахыг гэсэн харилцаан дээр байгаа хүмүүс байгаа бол гоё soulmate чи ирж ийн яг энэ хүний дараа. Тэ? За тэгэхээр тэр гоё хайр дурлал тэр гоё хүмүүс тэ ирэхэд бэлэн болоход өөрөө өөрийнхөө дотоод тэр сэтгэл зүй хэлсэн штэ уйлаад бүр ингээд гаргаад өвтлээ уйлаад бүр өстө ийм хэцүү зүйлийг би мэдэрлээ ингээд бүр өстө ийм хэцүү би мэдэрсэн байж дээ гэд бүр ингээд уйлаад бүр өстө асгартлаа уйлаад гаргах хэрэгтэй. За тэгэхээр тэр нэг хин нэгэн хүн ирж шүү манайхаа. Soulmate-тэй холбоотой зам юусаа хаалттай харагдахгүй байна. Та хэдийн тэр дотоод эргэлзээ айдсал гүн байна. За тэгэхээр манай нэгдүгээр группийнхаа юм байна. За ингээд нэмэлтийг аваад ороод ирээрээ нэмэлтийг авах хүсэлтэй хүмүүс байвал нэмэлт дээр хэдүүлээ уулзцгаая. За ингээд та бүхэндээ үргэлж миний бичлэгийг үзэж намайг дэмждэгт маш их баярлалаа. За хай манай 2 дугаар группийн уншлагатай тавтан морил. За манай 2 дугаар группийн The Devil гэсэн картнаас сонголтоо хийсэн байгаа. За energy check буюу энерги шалгалт хий. Энерги шалгалтаар ерөнхийдөө бол Six of Wands, The Wheel of Fortune гэсэн картад гарч ирсэн байгаа. За манай 2 дугаар группийн нэг юм айгу одоогийн энерги хар дурлалын харилцаан дээр амар юм анхаарал татах хүсэлтэй харагдаад байна. Өөрийгөө батлах хэрэгцээ өндөртэй ч юм уу тийм. Хайр дурлалын харилцаан дээр нэг юм нам гүм тайван үе дээр байгаа биш харагдаад байна. Нилээ нэг юм унал босолтой хөдөлгөөнтэй харагдаж байна. За та хэд маань ерөөхдөө The Devil card сонгосон хүмүүс шүү дээ. За тэгэхээр харилцаан нилээ нэг юм одоо соронц шиг бие биендээ татагдсан одоо тэр хүсэл тачаал шунал өндөртэй гэх юм одоо ийм айгүй юм хүчтэй татагдaltaй хайр дурлалын харилцаанд байна гэж харагдаж байна. За тэгэхээр Six of Wands гарч ирсэн байна. Нэг юм манай 2 дугаар группийн одоо хайр дурлалын харилцаан дээр одоо нэг ингэж боддог ч гэдэг бид нэг би айгүй юм үн цэнтэй хүн. Миний энэ үн цэнтэйг энэ хүн мэдрэх ёстой гэлтэй амар юм хүчтэй. Одоо би энэ харилцаанд ялагч байх ёстой ч гэдэг ч юм уу те. Ийм энерги амар ажиглагдаад энэ Six of Wands гарч ирсэн учраас за тэгээд бас The Wheel of Fortune явж байгаа, орж ирж байгаа. Энэ нэг хүн явж байгаа, орж ирж байгаа.
салаад нийлээд байгаа харилцаа эсвэл унаад босоод байгаа харилцаа харагдаад байна. Эсвэл салаад нийлдэг нэг зүгээр нэг юм 50 урсаал байнгын хамт байгаа л ээжэдэг харилцаад биш амар хүчтэй татагдaltaа өөрийгөө юм ботлого айгүй юм өндөр хүсэлтэй тэгсэн ирнэ ингээд хувь тавилангаар эргэл ингээд очроод идэг юм харилцаа айгүй харагдаад байна л да. За тэгэхээр Six of Wands түрүүн хэлсэн ш нөгөө би айгүй чухал хүн шүү. Би энэ хүний хувьд онцгой хүн байх ёстой гэдэг ийм амар энергитэй байна. Яг уу Six of Wands бол харахад их сайхан карт л та. Одоо ялалт тэ одоо тайзан дээр гараал шагнал авах бусдын ингээл нэр хүнд авах бусдаас тэ ингээл ийм уг нь гоё карт. Тэ нөгөө энэ харилцаан дээр гараад ирэхээрээ ингээд энэ хүн одоо намайг хайрлаж байгаа гэдгийг би мэдэрмээр байна ч гэдэг ч юм уу тэ ингээд амар юм анхаарал авахыг хүсэж байгаа л харагдаад байна л та. Тэг би юм чухал хүн байх ёстой гэдэг ч юм уу тийм ингээд ямар нэгэн байдлаар юм үнэлэгдэх энэ хүндлэгдэх юм хэрэгцээ байна гэж харагдаад байна. За тэгэхээр манайхан угаасаа юм энэ хүн л намайг сонгох ёстой гэл нэг юм би л юм ялсан мэдрэмж авмаар байна ч юм уу тийм намайг юм орхиж болохгүй энэ хүн намайг өстой нэгдүгээр тавих ёстой тийм энэ харилцаа тэгээ энэ хайр дурлалд миний үнц нь илүү байх ёстой гэдэг ч юм амар юм энерги одоо attention seeker энерги ажиглагдаад байна л да. Нөгөө хүнээсээ айгүйх юм баталгаа хүсэж байгаа ч юм уу те. За ийм энерги байна. За яг уу одоо Six of Wands сайн тал нь одоо тэр нөгөө нэг өөртөө итгэл өсөх те үнцэнтэй болох ингээд өөрийгөө илүү гоёор үнэлэх те өөрийгөө үнцэнтэй гэдгийг мэдрэх ингээд нэг юм өөрийгөө доогуур тавьдаггүй ч юм уу те ямар ч байсан гэсэн одоо нэг юм манай 2 дугаар группийнхан би юм гуйхгүй би энэ хүний араас хөөцөлдөхгүй энэ хүн намайг үнэлэх ёстой ч гэдэг ч юм амар ийм төлөвтөр байна гэж харагдаад байна. За тэгэхээр мэдээж нөгөө сүдрийн тал чинь ийм төлөв дээр одоо эго тэ амир юм эготой тэ зөвхөн өөртөө л анхаарал хүсэж байгаа ч юм шиг тэ за тэгээ тэрний яг ингээд хайр дурлал юм уу гэд бодохоор нэг юм ялалт авах гээд байгаа ч юм шиг тэ одоо юу гэдэг ч юм дээ одоо энэ хүн яг намайг сонгож байгаа юу намайг хүндэлж байгаа юу гэдгээр ингэж одоо энэ харилцааг хэмжих гээд байгаа ч юм шиг гэдэг байдлаар харагдах гэдэг гэсэн үг. Би ямартай ч ялагдсан юм шиг харагдах эсгүй ч гэдэг ч юм уу те яг нэг талаараа энэ бас айгуу зэвүүн байна л та. За тэгээд Wheel of Fortune гарч ирсэн. Энэ ингээд нөгөө ялцчгүй хувь тавилангийн Wheel of Fortune ч өөрөө хувь тавилангийн эргэлттэй. Тэгэхээр энэ нэг юм хувь тавилангийн эргэлтийн тэр нэг циклтэй. За бичлэг маань тасарчлаа. За Wheel of Fortune дээр явж байсан. Wheel of Fortune ч юм болохоор хувь тавилангийн эргэлт гэж хэлсэн тий. Тэгэхээр нэг юм хувь тавилангаар учирсан байх гэдэг харагдаад байна. Нэг юм санамсаргүй бол биш. Нэг юм зүрд өнгөрөх тэр харилцаа биш байна л да. Яг нэг юм Wheel of Fortune ч юм болохоор өөрөө хувь тавилангийн эргүүлэг гэж явдаг. Тэгэхээр одоо та хоёр муудалцчихсан ч салсан ч эргээд нийлдэг ингээд нэг цикл байнга тавтагддаг байгаад байгаа л харагдаад байна л да. За тэгээд та хоёрын харилцаан дээр нэг юм цаг хугацаа энэ нэг юм хувь тавилангийн бидний одоо та хэдийн удирдах боломжгүй тэр нэг зүйл айгүй нөлөөлж идэг байгаад байгаа харагдаад байна. Зүгээр нэг юм санамсаргүй харилцаа гэж бол харагдахгүй байна. За тэгэхээр айгүй би биендээ хүчтэй татагддаг, салж чаддаггүй, за саллаа, тэг бүр ингэ болохоогоо саллаа гэж бодохдоо мартаж чаддаггүй байгаад байна. Дахин эргэж нийлж идэг, дахин салж нийлж идэг ч юм уу тий яг нэг юм галзуу булган шиг харагдаад байна л да. Нэг бол ингээл амар оргил зэгтэй хүрээл амар халуун татна байжснаа гинт ингээл доошоо ундаг ч юм уу тий. За тиймэрхүү байдал нэлээд ажиглагдаж байна. За тэгэхэд манай 2 дугаар группийнхан ерөнхийдөө нэлийн одоо яагаад би энэ хүнд ингээд амар хүчтэй татагдаад идэм бол энтергээл те одоо би яагаад энэ хүнээс салж чаддгүй юм бол тавьж явуулж чаддгүй юм бол гэл ингээд айгүйх тэгж бодогддог байгаад байгаа харагдаад байна. За тэгэхээр
Wheel of Fortune дээр бол ийм байна. За тэгэхээр манайхан хэрвээ хостой хүмүүс байгаа бол ерөнхийдөө бол би энэс айгүй юм анхаарал хүсдэг харилцаа байгаад байгаа харагдаад байна. Та анхаарал хүсдэг байлаа гэхэд эсвэл нөгөө хүн чинь айгүй юм анхаарал хүсчихэд эсвэл та өөрөө тэр анхаарал хүсдэг хүн байж магадгүй, хоёулаач байж магадгүй. За ер нь ингээд харилцаан дээр нэг юм бит хоёр айгүй юм хүчтэй холбоогоор учирсан гэдгийг айгүй мэддэг юм шиг. Тэг ягаад ч амар юм сонир хүчтэй татагдал байдаг, нэг юм бусдаас өөр гэж юм мэдрэмжтэй хосууд байдаг мөртлөө юм доктортой биш харагдаад байна. Айгүй юм салж нийлсэн муудалцдаг ч юм уу те, нэлээ нэг тийм одоо нөгөө юм үг гэж штэ, би чамааг уг нь хүсээд байна. Гэхдээ хоёулаа хамт байхдаа тайван биш байгаад байна гэдэг ч юм уу, нэг тийм энерги айгүй ажиглагдаад байна л та. За сингл хүмүүс маань байгаа бол одоо айгүй бас хинэгний анхааралд айгүй өртөхийг хүсэж байгаа харагдаад байна. За өнгөрсөнд байгаа хин нэгэн хүнтэй бас дахин холбогдоод зуралдаад идэв гэж магадгүй бас харагдаад байна. Нөгөө хүмүүс одоо холбоогүй байж байгаа гинт дахиж ингээд дахиж эхлэж байгаа юм шиг холбогдоод тий. За эсвэл хэрвээ тийм хүн байхгүй байгаа бол яг ийм одоо хүчтэй татагддаг тий, ингээд бүр таад ингээд ойлгохын аргагүй ингээд бүр юм тайлбарлахгүй тийм харилцаатай хүн хин нэгэн орж ирэх магадлал айгүй өндөр байна. За тэгэхээр манайхаа энергийн шалгалтын хувьд ийм байна. За одоо гол асуулт буюу одоо soulmate-тэйг уулзсан байгаа юу гэдэг дээр 6-гийн зоос, Wheel of Fortune, Queen of Wands гэдэг картууд гарч ирсэн байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бол нэлийн яг уулзсан байх магадлал өндөр байна гэж харагдчихээн. Яг эрэг хариуж гэсэндээ тэрийг бас би ганц хүзрүүл шийдэхгүй баха. Ямар ч тач би одоо сайхан тайлбарлаад үгүй. 6-гийн зоос ч өөрөө үгүй аваагийн тэнцвэрийг илтгээд байгаа. Тэгэхээр яг хосууд маань байгаа бол энэ харилцаан дээр би биэндээ айгүй үгэж авдаг харилцаан дээр байх шиг байна. Нэг нь за одоо нөгөө гэр бүлээр ярих юм бол одоо жишээ нь би аяг тавгаа угааж явах хооронд нөхөр хоол хийж идэх ч юм уу те, ингээд нэг юм тэнцүү энэ зүгээр жишээ шүү те, наад захын. За тэгээд одоо юу гэдэг чинь нэг юм 50% би бидээ өгдөг харилцаа байж магадгүй байгаа даа. Эсвэл одоо тэр нөгөө өгөх авах нь тэнцвэртэй байх энэ хичээлийг сурахаар учирсан хүмүүс бас байж магадгүй байгаа харагдаж байна. Ер нь бол энэ дээр 6-гийн зоос гарч ирсэн учраас нэг юм soulmate байж магадгүй байгаа даа. Гэхдээ заавал юм одоо түрүү хэлсэн шүү дээ, нөгөө үлгэр шиг дуустдаг, үлгэр шиг байнгын аз жаргалтай байдаг харилцаа гэж ер нь байхгүй. Тэг ингээд амар юм романтик юм төгс төгөлдөр хайр дурлал гэж харагдахгүй байх гэсэн үг. Ямар ч гэсэн энэ хүн таны амьдралд ирээд одоо юу гэдэг чинь та өөрийгөө гих одоо өөрийгөө хайрлах тэр үнс нь гэдгийг айгу сануулсан байгаа байхгүй, тэр хүн танд сануулсан. За тэгээд бас та хэд маань бас суралцсан зүйл нь болохоор бас юм одоо ингээ өөрийгөө золиослоод иж юу болохгүй юм биш ч гэдэг ч юм уу тий. Дандаа ингээл нэгтлэн өгөөд идэг гэдэг чинь хайр биш юм биш гэдэг ч юм уу. Ийм хичээллийг бас ялгаж салгаж сурахад бас тусалсан байгаа харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр бас магадгүй нөгөө нэг та эдийн тэр нэг дотоод одоо гал энерги ч юм уу тэр дур булаан байдал те, өмнө нь ямар байсан, ямар гоё эмхтэлэг байсан те, эрэгтэй хүмүүс маань байгаа бол ямар юм гал эрчимтэй байсан ч гэдэг ч юм уу, тэр одоо дотор байгаа тэр галыг бас асааж өгсөн хүн байж магадгүй байгаад харагдаад байна л да. За тэгэхээр 6-гийн зоос ч өөрөө тэр нөгөө нэг өгж авахын тэнцвэрийг илтгэхэд байгаа. Хайр халамжаа өгсөн бол эргээгээд хайр халамжаа авчдаг ч юм уу тий.
ерөөс нь нэг тал нь л өгөөд байдаг харилцаа биш юм 50-50% байж идэг ерөнхийдөө за 50-50 бай гэхэд ядаж нэг 60-40 ч юм уу тий. Тэгэхээр та эдийн бодож байгаа хүн эсвэл хамт байгаа хүн гэр бүлийн хүн ч юм уу хин ч тэр X ч юм уу тий тэр хүн нэг юм зүгээр ингээл таталцаал татагдаал учирсан байгаагаас илүү ингээд айгүй их зүйлийг ойлгуулад хайр гэдэг чинь ганц нөгөө нэг тал нь л өгөөд идэггүй нэг тал нь л өөрийгөө золиослоод идэггүй юм байна штэ юм харилцан өгөлцөж идэх юм байна тий ингээд айгүй юм 50-50 байхаар айгүй амар идэх юм биш гэж ч юм уу ийм зүйлийг айгүй ойлгуулсан байх гэдэг л харагдаад байна. Энэ зүйлийг ойлгуулах гэж бас ирсэн байгаа харагдаад байна гэсэн үг. За тэгэхээр Wheel of Fortune бас та гараад ирсэн. Ялцчгүй санамжсургүй биш байгаад байна. Ер нь бол soulmate ч бай, karmic ч бай, тэр нэг хувь тавилангийн харилцаач байлаа. Тэр нь Wheel of Fortune гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ айгүй юм зөв цагтаа учирсан зөв хүн ч юм уу нэг юм одоо би битэйгээ учирсан нэг юм онцгой учрал байгаад байна л да. Хувь тавилангаар учирсан тий нэг юм санамсаргүй биш. Айгүй танд юм хүчтэй мэдрэгддэг хүн байна. Энэ өмнөх тэр нэг бас нөгөө үеийн холбоо өмнөх гэрээ мэрэтэж холбоотой байж магадгүй байгаа харагдаад байна л да. Wheel of Fortune 2 удаа гарч ирээд Six of Pentacles гарч ирээд ингээ харагддаг Devil Enter харагдаад байгаа болохоор энэ яалтчгүй нэг тийм одоо өмнөх насандаа хийсэн гэрээ үргэлжилж байгаа ч юм уу те ямар нэгэн байдлаар нэг юм яг л энэ хүнтэй би энэ хүнтэй уулзах хэрэгтэй байсан юм шиг байна гэдэг мэдрэмж яг юм хүчтэй байгааг л илтгэхэд байна гэсэн үг. Тэр нэг одоо таны амьдралын тэр цаг хугацаа амар том шалтгаан болоод байна л та. Хувь тавилан гэдэг чинь өөрөө тэрийг илтгэхэд байгаа л гэсэн үг. За магадгүй хамт байгаа хүмүүс нь та эсвэл нөгөө хүн чинь аль нэг нь байж болно. Би биенийхээ амьдралд тэ амар юм том өөрчлөлт айгүй том эргэлтүүдийг авчирсан байж магадгүй энэ харилцаанд байгаа хүмүүс. За дээрэс нь энэ хүнтэй уулзраад юмсыг харах одоо тэр хараа те юмсыг бодох ойлгох мэдрэх хайрыг мэдэх гэдэг зүйл бүх зүйл ингээд чамд өөрөөр санагддаг болцсон. Энэ хүн чиний амьдралд ирснээр тэр одоо хайр дурлалын харилцаа өөрийгөө үнэлэмж ч юм уу те амьдралыг харах үнцэг бүх зүйл ингээд өөрчлөгдсөн байх гэдэг. Зүгээр нэг чамааг ингээд аз жаргал өгөөл дан ингийн хайр дурлал юм төгс хайр гэж ирэхээсээ илүү ингээд амьдралын замыг чинь бараг тодорхойлж өгөөд ч юм уу амьдралыг чинь ингээд тэр чигт нь эргүүлэх шиг эргүүлэхэд ирсэн байгаа л ийм амар харилцаа харагдаад байгаа байхгүй юу? Энэ нэг юм зөв хүн гэхээсээ илүү бас нэг юм одоо яг юм зөв хичээл зөв цагтаа учирсан тэр хичээл байна ч гэж бас харагдаад байна. За тэгэхээр энэ хүн таны бас насан туршийн хань одоо эхнэр нөхрүүд бас айгүй хэнийг үзчихэж магадгүй. Найз охин найз залуу яг юм доктортой хамт удаан байгаа хин нэгэн хүнийгээ үзчихэж магадгүй байна. Тэгэхээр энэ нөгөө би яг нэг л зүйлийг хэлмээр байна. Soulmate гэдэг чинь дандаа насан туршдаа одоо хүүхдэл одоо тэр кинонууд дээр гардаг шиг хамт байгаад байдаг гэсэн бас биш. Одоо байгаа энэ цаг хугацаанд бол айгүй нэг юм зөв хүн шиг харагдаад байгаа байхгүй юу? Гэхдээ ирээдүйд сална гэдэг утгаар энэ үгийг бол хэлээгүй. Заавал одоо soulmate байлаа гэд бид нэр ингээд энэ хүнтэй яаж харьцаж болно ч юм уу те ийм тийм одоо бид хоёр гэр бүл боллоо гэхэд угаасаа салахгүй юм чинь те гэд ингээд хаан харилцаанд хандаж болохгүй гэсэн утгаар хэлээд байгаа. Ямар нэгэн байдлаар харилцаанд дандаа юм хичээл зүтгэл хамтдаа бие бинийгээ өсгөх хөгжүүлэх те дор хаяжл харилцаанд юм бас цалга бат халамжтай тэр хүмүүжил бүхэл юм амар чухал гэсэн үг.
Тэгэхээр soulmate ч гэсэн салж болдог. Хэрвээ харилцаагаа анханаас нь чухал гэж авч үзээд би үнэхээр л энэ хүнтэй хамт байна гэж шийдсэн бол харилцааныхаа төлөө ямар нэгэн алхам хийдэг байгаарай л гэж би хэлнэ. За тэгээд кино бонц гарч ирсэн. За энэ хүн биш дээ, таны айгүй тэр нэг юм дотор байгаа энэ хатны саваа шиг одоо энэ савааны хатан ч юм уу те ийм одоо яг ийм галтай цогтой юмсыг өөртөө юм соронц шиг татдаг, хүнийг соронц шиг татдаг амар юм дур булаам те юм гал эргэжтэй эмэгтэйч бай хамаагүй хүн болгоны дотор гал байгаа те энэ нөгөө нэг би юм үнцэнтэй хүн ч юм уу те тэр мэдрэмжийг айгүй мэдрүүлдэг байгаад байна. Эсвэл тэр таны дотор байгаа тэр галыг сэрээсэн байгаад байна гэж харагдаад байна л да. Магадгүй та хэд маань өөрсдийнхөө доторх галаа мартцсан ч юм уу, галчин айгүй унтарсан, өөртөө итгэлгүй болцсон ч юм уу те амар юм. Ийм байсан бол энэ хүн ялцчгүй тэр нэг таны энэ амьдрал дээр амьд шүү чиний дотор гал байгаа шүү гэдгийг айгүй мэдрүүлж өгсөн байгаад байна л та. Тэгэхээр ягаад soulmate-тэй нийцж байгаа юм бэ гэхээр soulmate гэдэг чинь ерөөхдөө бол хэрвэлтэйч бай, эвтэйч бай хамаагүй ямар ч үсэн гэсэн хамт байхаар тайвширдаг. Би бинээ идгээдэг те. Ингээд би биэндээ гэр юм шиг санагддаг ч юм уу те. Одоо нэг хосууд чинь тэгж ярьдаг штэ. Чи миний гэр, би чиний гэр гэлтэй хамтаа байхад дутаа байдаг гэж ярьдаг ч юм уу те. Ямар ч үсэн гэсэн би биенийхээ тэр гоё дотоод байгаа хүч, гоё сайхан зүйлийг сануулж идэг гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө бол ийм харилцаатай байна гэж манай 2 дугаар группийн харагдаад байна. За тэгэхээр одоо хэдүүлээ дараагийн бас чухал асуулт руугаа оръё. Энэ орчлон хорвоо ертөнцийн таны soulmate-ийн талаар яг юу хэлээд байгаа вэ гэдэг тэр асуулт руу хэдүүлээ орцгоё. За таны soulmate-ийн талаар юу хэлж байгаа вэ гэдэг дээр Hierophant, Seven of Swords, The Emperor гэх бас маш айгүй сонирхолтой хөзрүүд гарч ирлээ. Нэг юм яг нийт зургаараа бол зүгээр нэг юм би биэндээ татагдаал нэг юм төр зүрийн таталцал гэж харагдахаасаа илүү энэ айгүй юм энэ харилцаа айгүй үнцэнтэй тэ одоо айгүй юм доктортой байдал чухал гэдэг ч юм айгүй тийм энергитэй байна. Энд яалтчгүй манайхан гэр бүлийн хосоо үзэж байгаа ч юм уу удаан хамт байгаа хүний үзэж байгаа харилцаа бас харагдаад байна шүү. Hierophant одоо байгаа хүн чинь soulmate мөнч бай биш ч бай. Тантай уулзах тэр soulmate эсвэл хамт байгаа тэр нэг хүн чинь яг бодогдож байгаа бол намайг одоо хэлэхэд хэн хамгийн түрүүнд бодогдож байна заяа. Тэр хүн биш те. Яг юм одоо Hierophant ч өөрөө юм аль биесны гэр бүл одоо хэрвээ хосын харилцаа байлаа гэж бодож юм гэрлэлт гэр бүл болох ч юм уу те. Ийм зүйлийг хэлгээд байгаа юм. Тэгэхээр таны soulmate таны амьдралыг илүү юм доктортой болгох яг юм одоо зүгээр нэг харилцаад өнгөрөх харилцаа те нэг юм хөнгөн уулзаад уучраад өнгөрчих гэдэг дээр биш. Энэ нөгөө гэр бүл бол ийм үнцэнтэй хайртай хүнтэйгээ харилцах нь ийм утга учиртай энэ төргээд айгүй тийм зүйл боддог хүн байна гэж харагдаад байна л та. Харилцааны үн цэнийг айгүй ойлгодог гэж харагдчихээн. За тэгэхээр магадгүй хамтдаа өсөх за тэгээ таныг илүү одоо нэг юм төлөвшүүлэх ийм харилцаа харагдаад байна гэсэн үг. Манайхан аль хэдийнэ зарим soulmate-тэйгээ уулзсан байгаа бах. За дээрэс нь одоо нөгөө хайр дурлал дээр яг л түрүүний мессеж байгаа байхгүй юу? Хайр дурлал дээр нөгөө хайр дурлал чинь яг үнэн хайр дурлал гэдэг чинь ийм стандарттай ийм зүйл гэдэг юм биш гэт те. Тэр болгоныг ойлгож байгаа гэж харагдаад байна. Одоо та хэд маань одоо тэр хайр дурлалч ийм байх хэрэгтэй гэдэг юм байна. Ийм байдаг юм байна. Би биндээ өгж авдаг юм байна. Халамжтай байдаг юм байна. Би биндээ цагаа зарцуулдаг юм биш гэдэг ч юм уу. Арай нэг юм өөрөөр хайр дурлалыг харж эхэлж байгаа гэсэн үг. Дээрэс нь зөв хүн
гэдэг чи юм байж гэдэг ч юм уу тий амар юм нэг юм deep message-үүдийг ойлгож байгаа харагдаад байна л да. Зүгээр нэг юм chemistry биш заяо. Бүр юм амар биендээ чухал харилцаа бол юм чухал гэдэг ч юм уу нэг юм шал өөр зүйл байна. Чамайг сонсдог, ойлгодог. Дээрэс нь ийм амьдрал босгож чаддаг хүн байна. Учраагүй байгаа бол учрах болно. Битгий санаа зов. Учирсан байгаа бол бас баяр хүргэе. Тэ? Ийм байна. Тэгэхээр та хэд бас одооноос тэр нэг soulmate тайр дурлалын харилцаа, усын харилцаа гэдэг зүйлийг нэг юм стандарттай босгохтой өөрөөр бодож эхлэх бас тэр цаг хугацаа үүссэн байх шүү л гэж харагдаад байна л да. За тэгээд Seven of Swords гарч ирж байгаа. За тэгэхээр энд нэг юм айгуу сонин анхааруулга маягаар байна. За надад болохоор шууд ийм мессеж ирж байгаа. Одоо бүр юм хүчтэй татагддаг хүн болгон чинь soulmate гэсэн үг биш. Тэ одоо хүчтэй татагдаад юм ноцтой харагддаг ч юм уу тий. Яг түрүүний ярьсан хүн шиг адилхан харагддаг ч юм уу тий. Магадгүй юм хүмүүжил саатай байсан ч гэсэндээ тэн энэ хүн харилцааг шал өөрөөр бодд юм. Тэгвэл энэ миний soulmate мөн гэж бодох биш байхгүй юу? Тэгэхээр тэр одоо хүн яг юм ил тод харагдахгүй байна л да. Зарим нь учирсан байгаа бол энэ одоо миний soulmate юм уу биш юм уу гэж бодож иж магадгүй л тэгтэл нөгөө хүн чинь үнэхээр мөн байгаад дотроо сэтгэлээ илэрхийлэх чадваргүй ч юм уу те сэтгэлээ илэрхийлдэггүй дотроо бодож байгаа юм а чамааг үнэхээр гой сайхан харагдаж байхад чи минь өнөөдөр үнэхээр гой сайхан харагдаж байна гэж хэлэх одоо нэг юм хэлж чаддаггүй те энэ дотроо ингээд хаачдаг. Тэгээд ямар харагдаж байна гэхээр яг хөтэл харагдаж байна гэдэг уг нь дотроо аймаг гоё харагдаж байна гэж бодож байгаа тэрийг хэлдэггүй ч юм уу ийм байж магадгүй. За дээрэс нь ингээд нөгөө гэр бүл болоод доктортой удаан хамт баймаар байгаа мөртлөө муухай үгсийг бас хэлдэг гэж магадгүй тий одоо юу гэдэг чинь муудалцах болгондоо одоо юу гэдэг чинь чи салмаар байна мэн гэдэг хэлж юм тэгээд салаач одоо салъя гэдэг ч юм уу тий тэр болгоон чинь ерөөхдөө нөгөө сэтгэлээ илэрхийлэхгүй байгааг илэрхийлээд байгаа. За дээрэс нь эсвэл одоо юу гэдэг чинь бүр нэг ингээл амар ингээл төгсч юм шиг те ингээл амар халамжлал амар гэрлэл тэгэл ёо ийм амар халамжтай хүн байдаг юм уу насаараа одоо намайг халамжлахгүй ч гэдэг ч юм уу те яг тэгээд бодож исэн чи яг амьдрал дээр эсэргээрээ байдаг ч юм уу те тэр халамж хайр нь хайцсан бэ гэмээр болдог ч юм уу гэх мэтчлэн нэг иймэрхүү одоо нэг юм далт мессеж байна л гэж хэлгээд байна л да. За тэгэхээр бас нөгөө хүн талбай юм байна. Бас одоо Seven of Swords зөвхөн нөгөө талын хүнийг бас заахгүй байж болно. Тэр нь одоо таныг бас зааж яж магадгүй. Одоо юу гэдэг чи та өөрөө яг уучлах ёстой хүнтэйгээ уучлах гад байдаг мөртлөө тэр доторх байгаа өөрийн тэр хуучин айдас тэр хуучин харилцаанаас авсан шарах трама юу ч гэдгийг те тэрнээсээ болоод ингээд нөгөө хүмүүсийг бас хүлээж авч чадахгүй эсвэл хүн ирлээч гэсэндээ энэ өмнөх хүмүүстэй маань л адилхан гэдэг байдлаар бас одоо хаалт тавиад иж магадгүй л дээ энэ бас өөрөө айгу буруу. Ер нь бол энэ онцлог дээр Seven of Swords юм нэг юм нэлээд олон талын утгатай анхааруулга маягаар ирж ийн л та. За тэгэхээр юм байна. За The Emperor хүзэр гарч ирсэн. За ерөнхийдөө Emperor ч юм айгүй юм эргэтэлгийн нэрхтэй тий одоо юм гэр бүл хайр дурлалын харилцаан дээр ярих юм бол айгүй юм доктортой харилцаатай чамайг хамгаалдаг чиний талд байдаг ч юм уу тий харилцааг ингээд зөв чиглүүлээд аваад явж чаддаг ч гэдэг ч юм уу тий яг ийм нөгөө
худлаа л одоо би чамд хайртай юм тийм гэсэн хэрнээ яг юм хамт байхад хамт амьдраад үзэхэд нэг өөртэй харилцаа. Тэгэхээр та хэдий soulmate тэр хамт байх энерги чинь яг бодит амьдрал дээр хамт амьдрахад ч юм уу тийм яг юм төшиг тулгуур болох одоо emperor эзэн хаан хүүзэр шиг тийм л харагдаад байна л гэсэн үгтэй амьдрал авч явж чаддаг. Өөрийн гэсэн байр суурьтай, хариуцлагаа хүлээждэг, хариуцлагатай одоо хаан хүн ямар зан чанаруудтай байдгийг тий одоо шийдэмгий гэдэг ч юм уу санхүүгээж аваа явууч чадах чадвартай ч гэдэг ч юм уу тий. Тэгэхээр одоо зөвхөн л гой сайхан үг хэлээд байдаг хүн биш. Яг л нөгөө үйлдэлээрээ бүх зүйлийг харуулж чаддаг төрлийн хүн байна. Яг юм нэг юм харилцаан дээр нэг юм байдаг штеп бид нар бараг дийлэнх нь мэдэрчсэн байж магадгүй нэг юм амар юм тодорхойгүй байдалтай гэл тэ нөгөө яг яах гээд байгааг нь мэддэхгүй гэдэг шиг тэ тийм ерөөсөө биш гэсэн үг. Ийм хүүхэд чигч биш тэ нэг юм хүүхэд чиг хүмүүс ч бас нэг өөрийгөө ч болоогүй яах гээд байгаа ч мэдэхгүй юу гэсэд байгаа ч мэдэхгүй тэ гэтэл эзэн хаан хүзэр ч юм болохоор яг өөрөө юу гэж байгаагаа мэднэ нөгөө хүнийхээ юу гэж байгааг айгуу сайн мэдрэн гэдэг ч юм уу тий. За тэгэхээр бас сүдрийн тал байгаа жоохон хяналт тавих гэдэг гэж магадгүй заримдаа жоохон зөөлөн биш байх гэдэг юм магадгүй ч гэдэг ч юм уу тий. Юм айгуу эзэн хаан хүн чи ямар идэвлээ нэг юм жоохон ноёрхох эзэгнэх жоохон талтай буулт хийх талтай жоохон дургуч юм уу тий. Ер нь бол орчлон хорвоо ертөнц танд ямар мессеж өгж байгаа юм гэхээр юм хүчтэй хүнийг сонго тэ гэж хэлж юм л да. Тэгэхээр ингээд зөвхөн ингээд хүнийг хараад гой сайхан үг сонсоод энэ л романтик хүн байна. Энэ л өстой миний soulmate гэж харахаас илүү тэ тэр хүн яг бодит амьдрал дээр ямар сахилга баттай амьдралаа яаж авч явдгийг гэдэг ч юм уу юм цаадахыг харах хэвээр илүү юм хүчтэй эзэн хаан шиг хүчтэй хүнийг сонгох хэвээр гэсэн мессеж орж ирээд байна л да. Тим энергитэй хүн таны soulmate байх магадлал өндөр байна л гэж хэлгээд байна. За тэгэхээр ийм байна. Тэгэхээр нэмэлт хэсэгт болохоро үргэлжлээд явна. Тэр нь одоо soulmate болон karmic харилцааны ялгаа буюу таны амьдралд орж ирсэн хүн яг аль нь юм бэ? Soulmate юм уу, karmic юм уу? За тэгээд одоо таны энерги юу ямар хүмүүсийг татаад байгаа юм те? Гоё хүмүүсийг татаад байна уу? Эсвэл алдаатай байгаад байна уу? За тэрийг харж өгнө. За тэгээс нь хайр дурлалын тал дээр зөвлөгөөг бас би авч өгч байгаа. За тэгэхээр манай 2 дугаар группийн уншлага маань ийм байна. За тэгээ та бүгдээ амжилт хүсье. Нэмэлтийг авах нь тайлбар хэсгийг уншаад, комент хэсгийг уншаад мэдээллийн дагуу аваад ороод ирээрэй гэж хүсье. Манайхаа subscribe дарахаа мартваа. За тэгээд манай 2 дугаар группийнхан бас ийм гоё нөгөө эзэн хаан шиг хүнтэй очих болтугай гэд нэмэгтэйч бай, эрэгтэйч бай. Аль хэмж болно шүү дээ. Эзэн хаан зан чанартай хүн гэдэг чинь ямар гоё илээ те. Тэгэхээр the emperor гэдэг тайд мамлдэж болно. Эсвэл тайд дээр Wheel of Fortune аюух гарч ирсэн. Азийн хүзэр Аз гэд бичсэн ч болно. Эсвэл the Wheel of Fortune гэд үлдээсэн ч болно те. За ингээд та бүгддээ баяр хүргэе, амжилт хүсье. За сайн байцгаана уу. Манай 3 дугаар группийнхэн маань уншлагатай тавтай морил. За манай 3 дугаар группийнхэн The Strength гэдэг картнаас сонголтоо хийсэн хүмүүс байгаа. За энергийн шалгалтаар The Hermit, Two of Wands гэдэг хүзрүүд гарч ирсэн байгаа. За ерөнхийдөө бол нэг юм гаднаасаа нэг юм хэвийн тайван харагдаж байгаа боловч дотроо нэг юм айгүй их юм ганцаардсан юм бодсон юмсыг нэлээ нэг юм харьцуулж ажигласан өнгөрсөн ямар байсан одоо ямар байгаа ирээдүйд яах юм бол энэ төргээд нэг юм бодолд автсан байдалтай байна гэж харагдаад байна. За ерөнхийдөө бол Strange бол нэг юм дотоод хүчийг илтгэхэд байгаа.
За нийлээ өөрийнхөө сэтгэл зүг хянаад дотооддоо өөрийгөө юм бариад нэг юм яаруу биш. Шууд сэтгэл хөдлөлөөр биш. Зүгээр ингээд юмд юм бодож байгаа үйлдэл хиймэрч юм шиг нэг юм энерги ажиглагтаад байна. За сайхан тайлбарлаад өгчий. Hermit card гарч ирсэн. Дотгошоо нэлээд орсон байна. Өөрлөгөө өнгийгүүд байна. Нэлээд нэг юм ганцаараа бодох хэрэгтэй болцсон тий. Одоогийнхаа харилцаа эсвэл өнгөрсөн давсан шарах юу ч байдаг юм бүгдийг ингээл эргцүүлж бодоол утгыг ойлгохыг хичээгээл тий. Яг дотроо ингээд нөгөө өөрөө өөртөөгөө ярилцаал яг юу мэдрээд байна яаж ингээд одоо бусад хүмүүс орчин тойрны зүйл рүү ингэж анхаарахаас илүү яг өөрийнхөө дотгошоо өнгөцсөн байна. Өөрийнхөө төв рүү өөрийгөө ингээд дотгошоо татцсан байна гэж харагдаад байна л та. Ингээл эмнэлттэй биш одоо хитрхээ ингээл сэтгэл зүрхээ золиослол өгдөг биш зүгээр ингээд юмны араас хөөцөлдөж мөцөлдөхөө бүр ингээд болцсон. Жохон нэг юм зэ авцсан байртай өөрийгөө чагнаад нэг юм нөгөө хүнийг бодож байгаа хин нэгэн хүнийг бодхоосоо илүүтэй өөрийнхөө шууд 100% тэр сэтгэл рүү өнгийгөө сэтгэлийг ойлгох гэж хичээж байгаа ийм цаг үе дээр байна гэж харагдаад байна л та одоогийн энерги нь. За тэгэхээр магадгүй эн чинь нөгөө өмнө нь гомдсон их юм туулсан одоо ингээд тэр өмнө алдсан алдаагаа дахиж давтахууч гэдэг ч юм уу ийм нэг юм энерги дээр очсон байна хэрэг ганцаараа байгаа бол би одоо нэг хин нэг зүгээр л ингээл амьдралтаа дураараа оруулахгүй гэдэг ч юм амар ийм төлөв дээр очсон байгаа тань. За ер нь олвол одоо бас харилцаандаа хамт байгаа хэрнээ өөрийгөө дотгошоо өнгөж байгаа хүмүүс байж болно эсвэл ингээд ганц би болцсон зэ авцсан хүмүүс байж болж байна. Одоо хажууд чинь хин нэгэн хүн уг нь хамт байгаа ч гэсэндээ яг ингээд сэтгэлээ бүрэн дотроо юу болж байгаагаа ярилцахгүй хуваалцахгүй байна гэж харагдаад байна. Эсвэл бүр хин нэг нь ч байхгүй яг ингээд дотроо өөртөө тэмцэлтэд ярьж байгаа юм энерги байна л та. Амар юм хаалттай болж гин. Дотгошоогоо их юм бодож гин. За тэгээд сэтгэл байгаад хайр сэтгэл байсан ч тэрийгээ ингээд ил гаргахгүй байна. Нэг юм би дахиж өвдмөөргүй байна гэсэн нэг юм энерги дээр очсон байна тий. За тэгж харагдаад байна. 2 Wands гарч ирсэн. Ингээл зүгээр л дотгошоогоо бодоол ганцаараа суугаал гуниглаад байгаа биш. Бас давхар ингээд дараа нь яах вэ гэд ингээд амар ирээдүгөө төлөвлөд байна л та. Энэ харилцаан дээр ингээд энэ чигээр нь үлдэх үү эсвэл цаашаагаа явах уу яах вэ гэд ингээд нэг юм сонголтоо бодоод ирээдүгөө бодоод за ирээдүйд би чинь яах вэ энэ төр гээл те хайр дурлалын харилцаан дээр ер нь ямар замаа сонгоод яаж явах уу энэ төргээд айгүй тунгааж бодож байгаа юм энерги байна л та. Ер нь жоохон ирээдүй рүүгээ харцсан чиглэлтэй. За одоо магадгүй хосын харилцаанд байгаа бол бит хоёр одоо ингээд цаашаага бүр юм албан ёсны болоод явах уу би энэ хүнтэй яг ирээдүй харах уу ч гэдэг ч юм уу одоо би эсвэл ингээд өөрөө ингээд ганцаараа явдаг ч юм уу гэд ингээд нэг юм одоо байгаа энэ байрлалдаа үлдэх ямар ч юм сонирхол байхгүй зүгээр илүү юм би утга учиртай хайр хүсэж ин ч гэдэг ч юм уу би илүү юм албан ёсны доктортой ингээд цаашаага явмаар байна гэсэн нэг юм нэрэг дээр очиод байгаа харагдаад байна. Нилээ нэг юм дотроо бэлэн болж байгаа би өөрийгөө бэлтэж байгаа ч юм шиг те ийм нэрэг ажиглагдаж байна. За тэгэхээр манайхан нилээн харилцаан дээрээ төвчээр заасан хүмүүс байна. Төвчээд идэв гэсэн ч юм уу те одоо өөрийнхөө мэдрэмж дотор байгаа зүйлсийг таалагдахгүй ингээд хэлчихгүй зүгээр ингээл дотроо ингээ хаагаа нууцсан ч юм уу те ингээд
гомдчихсэн, шархалжсэн ч ингээд за энийг ил гаргаад яах вэ? Энийг ингэж дэврүүлээд яах вэ гэдэг ч юм уу. Ийм байдлаар амар төвчсөн байгаа харагдаад байна. За дээрэс нь ингээд та хэд ингээд дотроос айгүй юм хүчтэй гомдол байсан ч гомцсон байсан ч ерөөс юм унахгүй те ингээд өөрийгөө илүү улам илүү ингээд ухаантай болгоод хүчтэй болгоод байгаа харагдаж байна. Хайр дурлалын харилцаан дээр ингээд яарахгүй юм жоох ажиглалтын байр суурьтай ч юм уу те. Өмнө нь магадгүй шууд ингээд сэтгэлээ нэгэл ийм тийм байдаг гэсэн болвол одоо илүү ингээд за харж агаад болоё ч юм уу ийм энерги дээр очсон байгаа харагдаад байна. Одоо сэтгэл байхгүйдээ биш зүгээр л ингээл одоо энэ хайр дурлалын харилцаан дээр ч юм уу те яаж зөв үг вэ ч юм уу те хинд нь яаж хинтээ яаж харьцууч гэдэг ч юм уу тэрийг илүү юм жоох ухаантай тал руугаа хандаж эхэлсэн байгаа харагдчихээн. Ямар ч байсан гэсэн дотроо би одоо ингээд нэг сэтгэлээ амар нэмэргүй байна ч юм уу те. Яг надад таалагдж байгаа би татагдчихж магадгүй. Гэхдээ би сайн бодох хэрэгтэй байна ч юм уу те. Ингээд би өөрийгөө алдмааргүй байна те. Би өмнөх алдаануудад автмааргүй байна. Би зөв сонголт хиймээр байна гэдэг ч юм уу. Амар юм ухаантай гэх юм уу. Эсвэл надад илүү юм утга учиртай илүү юм ирээдүйтэй хайр дурлал надад хэрэгтэй гэсэн юм амар юм гүн юм нас бие төрсэн юм боловсрсан энерги ажиглагдаад байна. За хэрвээ та харилцаанд байгаа бол яг юм ганцаараа дотроо бүр ингээд харилцаагаа ингээд бүр үнэлж дүгнэлт те одоо цаашаа юу нь яах вэ ч юм уу те бүр ингээд дотроо бодож байгаа зүйлээ ингээд шууд 100% илтгэхийн оронд ингээл зүгээр л ингээл ажиглал хараад чимээгүй байгаа л бит хоёр ер нь цаашдаа яах вэ гэсэн юм байр суурьтай байна. Дотгошоогоо орцсон. Гэтэл нөгөө талын хүн чинь жоох нэг юм яагаад юм амир хүндий болчихоо яач юу ч гэж жоох гой шигноод байгаа мэдрэмж байж магадгүй. Энэ ингээд нэг юм сэтгэлгүй болсон гэж бас шууд зөв харагдахгүй байгаа байхгүй юу зүгээр л энэ харилцааг ч юм уу те энэ хүнтэй хамт байгаа энэ холбоог илүү юм энэ яг утга учиртай юу гэдэг байдлаар жоохон харж эхэлсэн байна л гэж харагдаад байна. За хэрвээ манай гурвынхан маань сингл байгаа бол илүү юм жоохон ганцаараа байж сурж гин өөрийгөө эмчилж байгаа хүмүүс ч байна дотроос ангаалтууд явж эхэлж гин те одоо нэг юм хин нэгэн амьдралд ч орж ирэхтэй хин нэг амьдралдаа оруулахаасаа өмнө ингээд за миний хайр дурлалын харилцаа нэг юм байх ёстой байхаа ч юм уу те ингээд нэг юм за өмнө нь би юм шарах авсан юм аа за дараа нь би хин нэгэнтэй хамт байхдаа илүү юм эрүүл байхын тулд гэдэг ч юм уу те ингээд нэг юм одоо хайр хүсэхгүй байна биш заяо. Тэгээд би зөв хайр эрүүл хайрыг хүсэж ин гэдэг нэг юм энерги дээр орцсон байгаа харагдаад байна. Тэгэхээр бас яг зөв айгу ухаантай болж ирж байна. Манай 3 дугаар группийнхэн. Гэхдээ бас одоо hermetic харах юм бол хит удаан энэ хаалттай байдалтай бас байж болохгүй тий. Зөвхөн бодолтой хитгэхгүй автаал одоо юу гэдэг чинь алхам хийхгүй байж бас болохгүй байгаа даа. Юм болгоныг баланслах хэрэгтэй тий. За бас ингээд нөгөө би хүчтэй байна гэд ингээд одоо би зүгээр байна гэдэг одоо юм дүр үзүүлээд одоо зөөлөн байхаа мартаж болохгүй хэд жоохон хатуу хүндий юм шиг байх гэж магадгүй хин нэгнтэй хамт харилцаанд байгаа бол тий. За ямар тач байсан гэсэн манай 3 дугаар группийнхэн илүү юм ухаантай байгаа илүү юм за үнцэн гэж юу юм би үнцэнээ алдахгүйгээр яаж харилцах юм яаж хүнийг хайрлах юм ч юм уу амар юм зөв харилцааны талаар бодоод байгаа харагдаад байна. Өөрийгөө ойлгож эхэлж байна. Дараа нь нөгөө хүнээ ойлгох гэж бас хичээж юм ч юм уу те. Ийм энерги дээр байна. Нилээн олон туулсны дараа хүн ийм энерги дээр очино. За энергийн шалгалтын хувьд бол юм байна. Одоо ийм энергитэй байгаа бол
та маань зөв группээ сонгосон гэж үзнэ. Манай 3 дугаар группийнхан in the strength гэд бас комент бичээд өгөөрэй. Манайха subscribe дараагүй бол саба дараарай. За одоо дараагийн асуулт чухал асуулт буюу одоо soulmate-тэйг уулзсан байгаа юу гэдэг асуултын хариултыг авцгаая. За soulmate-тэйг уулзсан уу гэдэг асуултан дээр 4-ийн сэлэм, high priestess, нар гэсэн хөдрүүд гарч ирсэн байна. За ер нь миний уншлагаар миний мэдрэмжээр бол ер нь учирсан байх магадлал өндөр байна гэж харагдаад байна. Манай 3 групп гурлаа ялтчгүй шал өөр энергийг агуулж байна. Тэгэхээр энергийн шалгалтаа сонсох айгүй чухал шүү. За яг учирсан байх магадлал өндөр. Гэхдээ айгүй юм жоохон үүмэнтэй харагдаад байна. Манай 3 дугаар группийнхан айгүй мухантай болж ирж байгаа гэсэн штеп. Ягаад ч юм бэ хамт байгаа хүнээ тэр хэнийг учирсан хүнээ яг юм өөрсдөөс дотоод мэдрэмжээрээ таньсан байгаа тань л та нэрлэж чадсан байгаа тань. За ер нь бол Four of Swords гарч ирсэн. За 4-ийн сэлэмчин болохоор өөрөө одоо нэг юм амралт хүсэх, намгүн байдлыг хүсэх, тийм дотоод өөрийнхөө эдгэхийг хүсэх ч юм уу, тийм. За тэгэхээр манайхан soulmate-тэйгээ учирсан байсан ч тэр хэн нэгэн хүнтэй учирсан байсан ч тэр харилцаа ингээл амар шууд ингээл тодор тийм ингээл нөгөө кинон дээр гардаг шиг одоо энэ инстаграмаар яваад байгаа хосууч ч юм уу ингээл амар ил тодтой миний л хайртай хүн өстө 100% бие зүрхсэтгэлээ өгнө гэсэн ийм байдлаар илрээгүй юм шиг харагдаад байгаа байхгүй илүү юм жоохон нэг юм чимээгүй байдлаар тэ эсвэл хин нэгэн хүнтэй учирчаад жоохон зай авцсан ч юм уу амар хэцүүлийг дотроо мэдэрч тэ ингэж амар мэдэрчсэн хэрнээ ерөөсөө нөгөөндөө илэрхийлээгүй ч юм уу тэ ийм харагдаад байна. Гэтэл за soulmate-ийн харилцаа холбоо тэр заавал ингээл дуу шуугантай одоо ямарч гэх юмтэй ингээл тэ шууд уучраал идгээгээл намайг тайвшруулаад намтад ингээл амар амгалан мэдрүүлээл тэ ийм байх албагүй л тэ. Тэгэхээр өөр нь ч бол бас ингээд жоохон Four of Swords яг ямар мессеж өгöd байгаа юм гэхээр харилцаа нэг тийм айхтар юм идэвхтэй биш байна тий. Эсвэл тэр учирж явах үедээ тийм идэвхтэй байх боломжгүй цаг үед байсан ч юм уу. Магадгүй энэ харилцаа холбооны учир утгыг дараа нь явандаа илүү гүн ойлгогдохоор байсан ч юм уу нэг ийм хэлбэртэй харагдаад байгаа аахгүй. Тэгэхээр ер нь учирсан байж магадгүй. Гэхдээ энэ харилцаа холбоо шууд учирсан тэр мөчтөө шууд л энэ миний soulmate мөн байна гэж ингэж илтгэдэггүй л харагдаад байгаа аахгүй юу. За high priestess гарч ирсэн. Тэн дээр болохоор ингээд нэг юм одоо хосууд ч учирчаал ингээл би чамд л 100% хайртай гэл тээ. Бистэ чамааг л өстө бус хүмүүсээс илүү өстө чи л надад онцгой харагдсан. Ийм байдлаар биш үү? Үгээрээ биш. Дотоод сүнсээрээ мэдэрсэн байгаа даа л да манай 3 дугаар группийнхан. Ер нь бол одоо high priestess чинь зүүн совингийн үзэр шүү дээ. Тэгэхээр та нарын дотоод тэр сүнс чинь өөрөө тэр хүнийг таньсан байгаа даа. Яаж таньсан гэхээр би өмнө нь энэ хүнийг хаана харлаа ч юм уу тэнийг юм танил мэдрэмжтэй байна л да. Энэ үнийг би айгүй мэддэг юм шиг байна гэдэг нэг юм хүмүүс байдаг шүү дээ. Тэ? Тэгэхээр энэ нь яг чи тэр soulmate нэрхтэй хүнтэй уулзсан байх магадлал айгүй өндөр байгаад байгаа. Тэрийг дээрээс нь чи өөрөө дотроо айгүй таньж мэдсэн байгаад байгаа харагдаад байгаа байхгүй юу? Энийг шууд ингээд логикоор тайлбарлах ямарч боломжгүй. Тэ? Энэ дээр зүгээр л цаанаасаа л
энэ хүн арай өөр хүн юм шиг байна те. Бид хоёрын харилцаа нэг арай л танил юм шиг байна гэж ингэж дотроос мэдрэгдсэн л байгаа байхгүй юу? Магадгүй өмнөх амьдралын одоо таны өмнөх насны тэр гэрээ пессимч байж магадгүй харагдаад байна. Ер нь high priestess гарч ирсэн учраас яг ийм өмнөх амьдралын холбоо байна уу даа гэж харагдаж байна. Тэр нь ингээд нэг ийм айгу таталцал байсан байгаа даа харагдаад байна. Энэ high priestess бол lovers хүзрээс шал ондоо. Lovers бол айгу юм романтик те ингээл ийм хайр дурлалыг илтгэдэг байдаг бол high priestess болохоор илүү ийм одоо дотроос ингээд мэдэрсэнийг хэлээд байгаа юм. Тэгэхээр дотроо мэдэрсэн ч гэсэндээ яг энэ харилцаа ингээд мэдрэмж байсан, гүнзгий байсан ч гэсэндээ ийм бас харилцаа юм тодорхой болоогүй ч юм уу байгаа ажиглагдаад байна л да. Эсвэл та хоёлаа мэдэрсэн мөртлөөсөө ингээд нэг энэ талаар дуураагүй ярилцаагүй ч юм уу те. Ямар ч байсан гэсэн дотроо ингээд хадгалаад үлдсэн. Би биний танд юм шиг байна да. Би биэндээ танд юм шиг мэдрэмж байна да гэж бодцоод ерөөсөө ил гаргаагүй. Тэнтэн тэгээ хаацсан байгаа харагдаад байна. За тэгээд саана үзэр гарч ирсэн. За амар гоё хүзэр штэ. Би ер нь саана хүзэрт амар дуртай. Миний утасны дэлгэцний маань зураг нөгөө саана хүзрийн зураг байдаг. Ер нь бол баяр баясгал амьдралд одоо энэ стресстэй нийгэм бид нар баяр баясгал хэрэгтэй тий. За soulmate-ийн холбоон дээр надад юу гэж харагдаж байгаа юм гэхээр энэ нэг юм зөв хүнтэйгээ байгаа юм шиг тэр нэг зөв хүнтэйгээ байх мэдрдэг тэр гоё тайван гэрэл ийм баяр баясгалтай хүүхэд шиг ийм гоё цэвэр баяр баясгалан гэдгийг харуулад байна л та. Тэгэхээр энэ харилцаанд дэжтэй ийм одоо карми одоо ийм төвхтэй ийм зүйлээрээс харагдахгүй байна. Амар ийм баяртай, гэрэлтэй, цэвэр тунгалаг таныг дотроос ч гэрэлтүүлдэг тийм ингээд өөрийгөө илүү ингээл гоё амьд мэдэрдэг, ийм гоё дулаан мэдрэмж өгдөг ийм байгаад харагдаад байна. Ийм токсик биш. Илүү ийм баяр баясгалантай байдлаар тийм. Ер нь бол саана хүзэр амар энэ харилцаан дээр чухал үнэхээр чухал орон зайтай харагдаж байна. Ер нь бол энэ харилцаа одоо ямар төвшөнд байсан ч биш тий ойлголцохгүй муудалцаантай харилцаа ямар ч үеж болно. За юу. Салсан тий сарнсан ямар ч үеж болно тухайн хүнээс. Тэгтээ эцэстээ энэ харилцаа дахиад хизээ нэгэн өдөр сэргээл амар та хоёрын хувьд үнцэнтэй дахин мучрах харагдаад байна. Одоо яг магадгүй энергийн хувьд жоохон ийм 100% те энэ миний одоо үрдийн хүн гэж би биэндээ хэлээгүй юм байж болно. Түр дундаа заавцсан завсралцсан ч байж болно заяа. Гэхдээ энэ яг эцсийн энерги нь нар хүзэр гарч байгаа гэдэг чинь өөрөө энэ харилцаа яалтчгүй л амар юм та хоёр хамт байх баяр баясгалан бүх зүйл гоё сайхан болно, тайван болно гэдгийг илтгэж байна л гэсэн үг амар гоё хүзэр. За ер нь бол надад ийм мессеж ирээд байна л да. Яагаад ингэж айгүй нам гүн байгаад байгаа ч юм уу те энэ харилцаа энэ нам гүн байдал биш те. Та хоёрыг эхлээд те эндээ сан болохын тулд энэ баяр баясгалтай гэрэл гэгээтэй тэр гоё хайр дурлалын харилцаанд очихын тулд биш те. Эхлээд ингээд би бинийгаа эдгэх шаардлагатай байсан гэж харагдаад байгаа байхгүй юу? Тэр хүн таны шууд л ингээл романтик байдлаар ингээл өдөр болгон болцоол өдөр болгон ингээл экстрим гой юм хийгээл хамт аялал ийм байдлаар биш. Зүгээр эхлээд ингээд би биендээ тайвшруул өгөх дотоод тэр амралтыг өгөх тэр дотоод
сэргэлтийг гүөх ийм байдал руу оруулсан байж магадгүй байгаад байгаа харагдаад байна. Та хоёр би биндээ үгээрээ те ингээл найл одоо чи минь би минь ийм тийм магадгүй хоорондоо багын ярьдаг хосод байж болох байхгүй. Гэхдээ дотроо би нэг амар их мэдэрдэг. Ингээ харцаараа ойлголцдог гэж ярьдаг штеп. Ойлгочдөг. Ийм байна. Энэ харилцаа эцэстээ муу зүйл авчрахгүй гэдгийг сан карт надад илтгэхэд байна. Ер нь бол та хэдийн харилцаанд байгаа хүн бас нэг их яриад байдаггүй, жоохон нэг юм тайван тэ нэг юм бас нэг юм хажууд нь байхад жоохон нэг юм тайван мэдрэмж авдаг хүн байж магадгүй. Ер нь зөв хүнтэй уулзрахад тэр хүн заавал ингээл чанга дугаар үргэлж хайртай гээл үнсэл үнгээл юм романтик байх шаардлагагүй шүү дээ. Тэ? Тим чанга байх хүн байх албагүй. Хамгийн гол нь хажууд нь байхад тайван мэдрэмж авдаг байна гэдэг чинь бас өөрөө айгүй гоё зүйл байдаг шүү. За тэгэхээр ийм байна. Одоо дараагийн асуулт маань болохоор ер нь орчлон хорвоо ертөнцид таны энэ soulmate-ийн талаар юу хэлж өгöd байгаа юм бэ гэдэг мессежүүдийг авцгаая. За би картуудаа татсан. Хоёрын аяга үхэл. За тэгээд хоёрын сэлэм гарч ирсэн. За манай 3 дугаар группийнхэн дээр хоёрын тоотой хүзрүүд маш их гарч ирж байгаа. High Priestess хоёрын тоотой байсан. Түрүүн бас 2 of Wands гарч ирж исэн. Хоёрын тоо бас айгүй утга учиртай байх шиг байна шүү манай 3 дугаар группийнхэнд. Эсвэл нумерологийн тоо хоёрын тоотой хүмүүс ч юм уу тийм. Хоёрын тоотой хүн, нумерологийн тоотой хүн чинь айгүй юм зөөлөн байдгийг. Сэтгэл мэдрэмжээр бүхнийг ингэж илэрхийлдэг амар мэдрэмж өндөртэй. Ер нь High Priestess гарч ирсэн айгүй жоохон мэдрэмж зэн сав өндөртэй хүмүүс байх шиг байна гэж харагдаад байна. За ер нь орчлон хорвоо ертөнцөөс би мессеж авлаа. Ер нь бол soulmate-ийн талаар хамгийн түрүүнд өгж байгаа мессеж болол ер нь та хоёрын таны тэр бодоод байгаа хүн та хоёрын ер нь холбоо боттой холбоо байна. Хоёрын аягаар батлагдаж байна гэж би хараад байна. Soulmate energy байна. Тэ? Айгүй гүн байна. За ерөнхийдөө бол хоёрын аяга зүрхний тэр төвшөндөө, сүнсний төвшөндөө би бинийгээ таньж мэдсэн байна. Би бинийгээ айгүй юм одоо гүн таталтсан байна. Тэ? Ер нь би биендээ өгч авахтаа ч 50-50 байдаг, тэ? Тэгээ дотроо би ер нь чамайг мэддэг юм шиг байна гэдэг мэдрэмжүүд ялцчихгүй байна. Ер нь бол тэр soulmate-ийн энерги юм хуурамч биш байна. Хуурамч биш байна гэдэг чинь юу хэлээд байгаа юм? Тэгэхээр та хийсвэр төсөөллөөр энэ хүн soulmate юм шиг байна гэж бодоагүй байхгүй юу? Зүгээр нэг юм биеийн татагдалт биш те, төр зүрийн юм татагдалт биш. Энэ бүр юм сэтгэл энергийн төвшөндөө татагдсан татагдал. За энэ татагдал бүр өөрөө бинийгаа таньж мэдсэн тэр айгүй гүнзгий холбоо байна гэж харуулад байна. Одоо таны одоо хүсэж идэг тэр хайр дурлал тэ одоо юу гэдэг чинь та одоо магадгүй юу ч бодчих магадгүй л те. Одоо би ийм надад ийм soulmate байна ч юу байдаг энэ төр гэлтэй. Эсвэл би надад ийм хүн заягдаагүй бахан тэр хүмүүс айгүй хоолын боддгийн дотроо. Тэгтээ ер нь бол энэ энерги үнэхээр байна. За дэд гарч ирсэн. За ер нь бол орчлон дэд чинь одоо энэ үхэл төгсгөл те энийг хэлтэж байгаа. Тэгэхээр ер нь бол
таны энэ дотроо өөрчлөгдөд байгаа энергийн өөрчлөлт юу ч гэдгийг те тэр бүхэн бас айгүй учир шалтгаантай харагдаж байна л да, холбогдоод байна. Бүх зүйл хоорондоо холбоотой гэдэг шиг те таны энергийн шалгалтын дээр та ингээд айгүй юмсыг ойлгож байгаа, илүү ухаантай, ийм тийм ирээдүйг харсан, ийм тийм бодолтой болж байгаа гэж харагдсан. Тэр бүхэн ч хүртэл цаанаа учир шалтгаантай байна. Өнөөдөр энэ дээд хүзэр гарч ирсэн ч гэсэн өөрөө учир шалтгаантай байна. Яагаад гэвэл биш үү? Та өмнө нь хэн байсан, ямар харилцаанд байсан, энэ тэр та өмнөх хүн байх үед soulmate хийж ирэхгүй. Таны тэр хуучин бодол, хуучин айдас те тэр хуучин өнгөрсөндөө хин нэгнээс авсан шарах мэдгүй. Тэр бүх зүйлдээ та энэ харилцаараа явж орч чадахгүй л гэдгийг илтгэхэд байна. Өөхөх зүйл өөхөх ёстой. Ямар нэгэн зүйл өөхөх ёстой. Ямар нэгэн тэр энерги өнгөрсөнд байгаа тэр энерги өөхөх ёстой гэж хэлээд байна. Одоо таны тэр хуучин итгэл үнэмшилж байж болно. Өмнөх харилцааны тэр хортой циклж биж болно тийм. Магадгүй өмнөх харилцаанаас авсан бид нэр өмнөх хэн нэгэнтэй байсан авсан тэр харилцааны траума шарах юу ч гэдэг тэрийг бид нөгөө нэг дараачийн харилцаа руугаа ч юм авч явах гэдэг чинь бид нэр тэндээ уучлцсан, тэндээ өнгөрөөсөн мэг өнгөрсөнд нь өнгөрөөсөн гэж боддог боловч биш дээ. Хизээ илэрдгэн гэхээр хин нэгэн хүнтэй уулзсны дараа биш дээ. Тэргээ чирээд аваад ирсэн байсан. Яаж мэдэгдэж байгаа гэхээр одоо ингээд нэг гоё ингээ хамтдаа байж итл чөтгөр шивнэж байгаа юм шиг дээ. Энэ хүн ёстой яг тэгцэн л ах. Энэ хүн ёстой яг ингэцэн л ах. Энэ хүн ёстой яг ингээ өөр хүнтэй чадалж байгаа л ах гэдэг ч юм уу тийм. Эсвэл нэг юм хэлэнгүүт тэрийг нь буруугаар хүлээж авдаг. Тэ юм болгоныг 2 3 талын өнцгөөс харж бид нэр хүлээж авах хэрэгтэй байдаг юм байна л да. Гэтэл шууд нөгөө өнгөрсөнд авсан шарахаараа энэ хүн намайг ингэж хэлчлээ гэд ингэж нөгөө нэг тэр чин өнгөрсөндөө бид нар бүх зүйлийг үлдээгээгүй гэдгийн тод жишээ ахгүй юу? Бид нар одоогийн харилцаан дээрээ аваад ирсэн гэдгийг илтгэхэд байгаа. Тийм бааз. Тэгэхээр таны тэр өнгөрсөнд харилцааны тэр шарах заяа өвдөлт тэр энергийг авч явж болохгүй гэдгийг дээд харуулад байгаа байхгүй юу? Тэр хэрвээ энэ шарахтаа явах юм бол тэр soulmate 1000 soulmate танд зөвхөн зориулагдсан хүн байгаад хуучин энерги чинь тэр хуучин шарах айдас чинь байгаа л бол тэр харилцаа цааш явах боломжгүй. Энэ угаасаа бүр бичгтэйгүй хууль штэ. Тэ эсвэл одоо юу гэдэг чинь за тийм өнгөрсөнд ийм тийм байгаагүй ч байлаа гэсэн ийм одоо хайр юм амар хэцүү. Надад ч ийм хайр тайван гоё амар хайр дурлал байна гэж байх уу дандаа л харилцаа токсик байдаг штэ ч юм уу тэ эсвэл энэ хүн намайг орхиод явах байх ч гэдэг ч юм уу. Ингээд би л өгдөг би л өөрийгөө золиослох гээд ингээл ийм дүр зургууд тэр хуучин бодол итгэл үнэмшил тэ одоо тэгэхээр ер нь бол soulmate тэр гоё сайхан амар сайхандаа жаргадаг үлгэрийн хайр дурлал чинь шал өөр төвшөнд айгүй гоё энергитэй байж байгаа шүү дээ. Мэдээж энергийн төвшөндөө ярих юм бол гэтэл бид нэр тэр гоё сайхан энергээр л өгтнө гэхээс биш хизээч тэр өнгөрсөн тавсан шарах гомдолтойгоо бид нар өгтөж авч чадахгүй л байхгүй. Энерги татна гэдэг чинь л энэ байхгүй тий. Тэгэхээр soulmate чинь чиний амьдралд ирэхээс өмнө эсвэл чиний одоо тэр одоо soulmate-тайгаа харилцаа чи хэвийн үргэлжлэхээс өмнө чиний тэр нэг юм чиний тэр нэг юм дүр зураг хуучин итгэл үнэмшил юу ч байдгийн хуучин гомдол айдас тэр бүх зүйл дуусах ёстой л гэдгийг илтгэхэд байгаа. Тэр гой сайхан зүйлс байгаа сав руу чи ингээд шилжиж ормоор шүү дээ. Тэр хуучин санаас гараад гэтэл тэр хуучин савыг чи том тэр гой сав руу авч орыг гэд багтахгүй байхгүй юм. За тэгээд Two of Swords гарч ирж байна. Нэг юм
хоёрын дунд гацсан энерги шүү дээ. Хин нэгэн сайхан хүнтэй уулзсан байлаач одоо тэр харилцаа хичнээн гоё сайхан байгаад ч одоо бид нэр ийм хоёрын хооронд те ямар нэгэн шийдвэр гаргаж чадахгүй байдал байх юм бол ер нь хэцүү шттэ. Өнгөрсөн дөх харилцаа одоогийн харилцаанд дундаа гаццсан тэ шийдвэр гаргаж чадахгүй одоо би яах ёстой юм бол гэл тэ юмыг амар хөндрүүлж бодоол чинэлж үзээл тэ эсвэл зүрх сэтгэл нэг юм хүсээд байдаг ухаан үгүй болохгүй энэ хайр дурлал гэж юу ядг юм бэ гэл тэ одоо бишээ би бэлэн биш байна гэл тэ эсвэл тэр нэг хуучин өнгөрсөн дөх муухай энерги болон гоё сайхан тэрвэр тэр гоё энерги хоёрын дунд гацсан ч юм уу тэ тэр дотоод сэтгэлээ сонсгоос айгаад байна л да. Ер нь бол манай 3 дугаар группийнхан юу дуусгах хэвээр, юуг дуусгах хэвээр, юуг тавиулж явуулах хэвээр, юуг үнэхээр энэ миний одоо тэ таньдаг мэдрэмжтэй тэр хүмүүс энэ хүн биш гэдгийг айгуу сайн мэдж байгаа. Гэхдээ тэр мэдж байгаа зүйлсүүдээ дотроо өөртөө мэдээд байгаа хэрнээ одоо өөрсдийнхөө айдсаас болоод ч юм уу тэ тавьж явуулахаас айгаад ч юм уу бариад байгаа л харагдаад байна. Нөгөө зарим зүйлийг мдэггүй байсан дээр гээд нүдэ таглалчаад байгаа ч та ялгаагүй л байна л та. Ер нь бол soulmate-ийн харилцаа холбоо ийм гоё сайхан нандаа хайр дурлал байдгийн. Тэр хайр дурлалд очих юм бол тэр хүн зөвхөн чамд үнэнч те чамаг амар амгалан тайван элбэг хангалуун гоё сайхан байлаадаг гэлтэй зөндөө олон гоё сайхан зүйл байгаа ш. Тэгтэл тэр болгоныг хүлээж авах шиг чадахгүй бодол мэдрэмж нь тийм зүйлтэй одоо ийм зүйл байгаа гэдэг итгэхэд ч бэлэн биш байгаад байгаа энерги байна л та. Нэлээд олон итгэл үнэмшил бодол тэр хуучин зүйлсийг хаях, бодлыг өөрчлөх, сэтгэлээ засах, энергийн засал хийх шаардлагатай гэж харагдаж байна. Өөрөө өөртөө ярилц. Өөрөө өөрийгөө сонс, тэ? Буруу сонголт битгий хий. Та нар амар гоё харилцаа холбоо амар гоё soulmate-ийг татах бүрэн хувь тавилантай энергитэй хүмүүс байна. Тэр энергийг одоо муухай энерги битгий зарцуул. Тэр гоё энергийг авч яв. Би бол 3 дугаар группийнхэнд ингэж л хэлнэ. Амьдралд чинь зөндөө гоё сайхан зүйл ирэх гээд бэлэн биш. Бид нэр тэрийг алгаад тосоод хүлээж авахдаа өөрийнхөө бие сэтгэл энергийг бэлтцсэн байх хэрэгтэй шүү дээ. Тэрийг бэлдээгүй байгаа л харагдаж байна. Тэгэхээр юм байна. Манай 3 дугаар группийнхан үргэлжлэл нэмэлт хэсэгт болохоор soulmate үү, karmic харилцаа юу, таны амьдралд орж ирсэн хүн яг ямар хүн вэ, тэ яг аль хүн вэ гэдэг асуултын хариултыг авна. За дээрэс нь таны энерги юу нь яг одоо ямар хүмүүсийг татаад байгаа юм бэ гэдгийг харж өгнө. За тэгээд хайр дурлалын талаар би зөвлөгөөнүүдийг авч өгч байгаа. За тэгэхээр та хэд маань нэмэлтийг аваад ороод ирэх юм бол аваад ороод ирээрээ тайлбар хэсэгт болон комент хэсэгт би оруулаад өгөх болно. Манайхан гоё комментар string гэд сонгосон хүзрнийхөө комментиг бичээд сэтгэлдээ үлдээгээрэй. Тэгээд subscribe дараагүй хүмүүс байгаа юм бол subscribe дараарай. Бидэнтэй хамт байсанд үргэлж баярлалаа. Дараагийн гой гой бичлэгүүдээрээ дахин уулзцгаая. Баяр таа.